манай сонсогчдоо ингээд Тунгайхуй өвгдлийн урлагаас хүргэж байгаа Тунгайхуй подкастын ээлж дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр бид үндэсний статистикийн хорооны статистик мэдээлэл түгээхлтийн талаар үндэсний статистикийн хорооны бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистикч Баасан Гүрж оролцуулж байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бид хоёр ерөнхийдөө статистикийн хороо маань ер нь ямар статистик мэдээлэлээр үйлчлэлтийн яаж мэдээлэл түгээдийн гэдэг ерөнхий ойлголтын талаар ярилцъя гэж тохиролцсон байгаа. Тэгээд Баасан маань өөрийнхөө тухай арай дэлгэрэнгүй танилцуулж өгч болох болов? За намайг Дорж Дамбын Баасан гэдэг. За би 2010 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн статистикч, эдийн засагч мэргэжлэр суралцж төгссөн. За тэгээд төгсөөд статистикийн байгууллагад орсон. За энэ жил 11 дахь жилдээ статистикийн байгууллагад ажиллаж байна. За миний хувьд яг эдийн засгийн салбарууд за тэр дундаа яг барилгын салбарын статистикийн мэдээллийг ерөнхийдөө бол бас олон жил ерөнхийдөө хариуцаж ажилласан. За саяхнаас бол бас албан тушаалын бас чиг үүрэг өөрчлөгдөд яг энэ статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх энэ тархах энэ нэгж дээр бол шинээр ажиллаж эхэлсэн байгаа гэсэн. Тэгээд манай Баасан Гүрж хүмүүс ичнээ таних баха статистикийн хорооны нөгөө сарын мэдээнүүдийг танилцуулахад айгүй харж байсан танил болсон байх гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө хоёлаа яриагаа статистикийн хорооны маань ер нь үндсэн үйл ажиллагаа чиг үүрэг нь юу юм бэ гэдгийг нэг товчхон хэлээд хэлж өгөөд эхлүүлэе гэж бодож байна. За тэгэхээр манай үндэсний статистикийн хороо ер нь статистикийн байгууллага маань улсын их хурлын харьяа байгууллага буюу улсын хурлаас удирдлаганд томилогддог. Хараа тус бие даасан ийм шинжтэй үйл ажиллагаа явуулдаг ийм төрлийн захиргааны байгууллага байгаа. Тэгэхдээ 21 аймаг 9 дүүрэгт салбар нэгжтэй. За мөн нийслэлт бол мөн нийслэлийн статистикийн газрын 9 дүүргээ бол ерөнхийдөө нэгтгэж сангиддаг нийслэлийн статистикийн газар мөн үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээ ерөнхийдөө манай байгууллага үндсэн чиг үүрэг бол төр иргэн ард түмэн статистикийн мэдээлэл хэрэглэгчдэд шинжилгээ ухааны үндэстэй энэ олон улсын арга аргачлалаар тооцсон энэ мэдээллээр үйлчлэх төр иргэнд бол ерөнхийдөө аль тэгш үйлчлэхэд л ерөнхийдөө гол зорилго авуулгаж ингэж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж тагилж болно. Тэгээд статистик мэдээлэл гэж бид нэр яриад байгаа шүү дээ. Статистик мэдээлэл гэдэг маань ер нь юу юм бэ? Тэгээд бид нар чинь нөгөө ялангуяа сүүлийн үед дата өгдөл гэж бас айгүйх ярьж байна. Таван мэдээ бас яриад байдаг тийм. Тэгээд статистик гэж яриад байдаг. Эдгээр чинь ер нь нэг юм уу? Яг тэр статистик мэдээлэл гэдгийг ер нь бид нар юу гэж ойлгуул зүгээр болоо? За тэгэхээр тийм сүүлийн үед бол ер нь өгөгдөл за ялангуяа нэг big data буюу их өгөгдөл гэх мэт маш ихээр ярьж байна л да. Big data-ны ашиглалт хэрэглээ big data-г энэ нийгмийн эдийн засгийн судалгаа мэдээлэл энэ өргөнөөр ашиглах гэх мэт маш цаг үеэ дагаад бол энэ үгийн хэрэглээч гэдэг юм ингээд ихээр нэмэгдэж байна л да. Тийм тэгээд ерөнхийдөө статистикийн мэдээлэл гэдэг ерөнхийдөө статистикийн хуулинд бол бас нэг тодорхойлогдсон байдаг. Тэгэхээр статистикийн мэдээлэл гэж ерөнхийдөө юу хэлэх вэ гэхээр нэгдсэн арга аргачлалаар боловсруулж, цуглуулж байгаа нийгмийн эдийн засаг болон байгаль орчны энэ үзүүлэлтүүдийг л ерөнхийдөө статистикийн мэдээлэл гэж ерөнхийдөө хуульд бол тэгээд томьёолоод өгсөн байгаа. За тэгээд бид хүн бол манай статистикийн байгууллагаас хүн амын эдийн засгийн байгаль орчны ч гэдэг юм уу за эсвэл шүүхийн хүрээлэн байгаа орчны гэх мэтчлэн эдгээр үзүүлэлтүүдийг бол яг олон улсын арга аргачлалын дагуу тухайн үзүүлэлт мэдээлэлээ цуглуулж, боловсруулж, нэгтгэж ингэж хэрэглэгчдэд хүргэж ингэ тархааж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө хуулинд статистик мэдээлэлгээ заагаад өгсөн байгаа болохоор
статистикийн байгууллагын хүргэж байгаа тоон өгдлүүд бол статистик мэдээлэлээ гэд тодорхойлоо явуучих нь шүү дээ. Тэгээд бас нөгөө нэг албан ёсны статистик, захиргааны статистик нэгээд ингээд салаад идэг шүү дээ. Тэд нар яг ямар учиртай юм бол? Тийм. Тэгэхээр бас хуульд мөн л одоо статистикийн мэдээлэл нь хоёр одоо хэлбэртэй байна. Албан ёсны болон захиргааны гэдэг хоёр одоо ангилсан байдаг. Тэгэхээр албан ёсны статистикийн мэдээлэл гэдэг маань яг статистикийн байгууллагаас одоо гаргаж байгаа. Одоо статистикийн байгууллага өөрөө арга гаргалтын олон улсын одоо арга гаргалчлаа нийцүүлж дотооддоо батлаад за тэгээд одоо шинжлэх ухааны үндэстэйгээр одоо цуглуулж байгаа. За одоо товчоор хэлэх юм бол ер нь аж ахуй нэгж байгууллага өрхөд суурилсан буюу статистикийн байгууллага өөрөө харьяа нэгжээрээ буюу одоо судалгааны судлаачаар одоо судалгааны багаар одоо дамжуулж цуглуулж нэгтгэж гаргаж байгаа мэдээллийг нь бол албан ёсны статистикийн мэдээ гэж нэрлэдэг. Албан ёсны статистикийн мэдээ гэдэг маань статистикийн тухай хууль заасан мэдээлэлүүд байгаа. Ерөнхийдөө бол нэг 5 багц болгоцсон байгаа статистикийн мэдээллийг. Тэнд нь болохоор ерөнхийдөө эдийн засгийн үзүүлэлтүүд гэдэг одоо дотоодын нийтдэгтгүүн одоо хөрөнгө оруулалт төсөв одоо мөнгө зээл санхүү ч гэдэг юм уу дээр үзүүлэлтүүдийг бол ерөнхийдөө нь бол багшлаад эдийн засгийн үзүүлэлт за нийгмийн үзүүлэлт гэхэд бол хүн ам за одоо ажилгүйдэл хүн амын одоо өрхийн орлого зарлага хэрэглээ төрөлт нас барал гэрэл гэр бүл туслалт за одоо дундаж цалин ч гэдэг юм ингээд нийгмийн үзүүлэлтүүд за мөн одоо үйлдвэрлэл шинжлэх ухаан технологийн статистик үзүүлэлт гэхээр одоо аж үйлдвэрийн одоо салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлч гэдэг юм уу за барилга угсралтай экстра ажлын хэмжээ гэдэг яг хуулинд бол яг эдгээр үзүүлэлтийг бүр нэр төрөл төсвөрөөр нь ингээд заагаад өгсөн байдаг л та. За одоо экспортын импортын хэмжээ ч гэдэг юм уу те. За тэгээ шүүхийн үзүүлэлт гэж одоо багц үзүүлэлтүүд байгаа. Одоо шүүхээр шийдвэрлсэн ял шийдвэрлсэн хүний тоо. За мөн одоо юу гэдэг бүртгэгдсэн гэмт хэргийн тоо. За гэмт хэргийн улмаас авчилсан хохирол гэх мэтлэн бүр ингээд нарийнчлаад бол яг аль биесээр бол заагаад өгсөн байдаг. Эдгээр мэдээллийг бол статистикийн байгууллага бол хууль заасан одоо чиг үүргийн хүрээнд заавал гаргах ёстой гэсэн аль биесээр. За нөгөө нэг тал нь одоо захиргааны мэдээлэл гэдэг маань юу гэдэг хэлээд байна вэ гэхээр төрийн захиргааны одоо төрийн бусад байгууллагуудаас одоо захиргааны журмаар авж байгаа мэдээллүүдээ бол юм одоо захиргааны мэдээлүүд гэж хэлж байгаа. За статистикийн байгууллага Монгол улсын хэмжээнд одоо хэмжээнд бүх одоо мэдээллийг дангаараа хариуцж гаргах бол мэдээж ямар ч боломж байхгүй. Хүн хүчний хувьд ч одоо цаг хугацаа орон зайвч боломж байхгүй. Тийм учраас төрийн захиргааны байгууллагуудын гаргаж байгаа мэдээллийг бол хууль заасан дөрвөн журмын хүрээнд бол давтаж авч төвлөрүүлж одоо нийтэд одоо тархаадаг байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн яамнаас одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол одоо энэ төрсэн хүүхдийн тоо эсвэл одоо нийт одоо эмч эмнэлгийн ажилтны тоо, эмнэлгийн байгууллагын тоо, за хэвтэн эмчилүүлж байгаа өвчтний тоо ч гэдэг юм уу те. За мөн одоо боловсролын одоо шинжлэх ухааны яамнаас ихэд бүх шатны одоо сургуульд хамрагдж байгаа хүүхдүүдийн тоо, ихтэй сургуулийн одоо суралцагчдын тооч гэдэг юм уу. За одоо мөн одоо босод Монгол банкнаас ихэд одоо Монгол улсын одоо юу гэдгийг төлбөрийн тэнцэл одоо мөнгө санхүүгтэй холбоотой үзүүлэлтүүд за мөн сангийн яамнаас одоо бус төсвийн үзүүлэлтүүд гэх мэтчлэн энэ бүх байгууллагуудаас авж байгаа мэдээллүүдийг бол захиргааны мэдээлэл гэж ингэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо энэ байгууллагууд маань өөрсдөө одоо яам тамгын газрууд маань өөрсдийнхөө одоо дотроо цуглуулсан мэдээлэл албан ёсны үндэсний статистикээр төвлөрүүлж одоо мэдээ тайлангаа илгээдэг гэсэн. За тэр нь бол сар үйлрэл ингэж жилийн давтамжтай янз бүрийн хугацааны хувьд бол өөр байдаг. За тэгэхээр албан ёсны мэдээллийн гол ялгаа нь бол статистикийн байгууллага өөрөө одоо дагнаж хариуцаад за салбар нэгжүүдээр дамжуулаад өрх одоо аж ахуй нэгжүүдээс цуглуулж байгаа мэдээлэлүүд гэсэн. Тэгэхээр өрх мэдээллийн анхан шатны одоо анхдагч нэгж нь бол өөрөөр хэлбэл өрх за эсвэл аж ахуй нэгж байна гэсэн. Ер нь статистикийн мэдээлэлтэй ажиллах гэж байгаа хүмүүс статистикийн тухай хуулийг нэг харцгаад их зүгээр юм байна тий. Тэр дотор бол ингээд мэдээллийг нь дэлгэрүүлээд ямар салбарын мэдээлэл гардаг нь хүртэл ингээд дэлгэрэнгүй байж байгаа болохоор за тэгвэл ингээд статистикийн байгуулагч өөрөө ингээд мэдээ гаргад юм байна. За бас нөгөө нэг төрийн захиргааны байгууллагуудаас мэдээ аваад ингэж дамжуулах маягаар гаргад юм байна тий. Тэгэхээр та түрүү хэлсэн нөгөө өрх аж ахуй нэгж гээд хамгийн одоо анхан шатны нэгжин гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь статистикийн байгууллагын одоо энэ мэдээлэл цуглуулж байгаа ингээ үе шатуудыг ингээд хэлж өгөх юм бол ямар үе шатаар ер нь явагддаг вэ?
За тийм. За статистикийн байгууллага яг хөө зөвхөн сонирхолтой хэлэхэд яг одоо бол манай статистикийн нийт системд бол 21 аймаг 9 дүүрэг ингээд төв орон нутгийн байгууллагын нийт одоо ажиллаж тэгэхээр 320 орчим ингээд ажилтнууд бол яг энэ системд хамрагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энд нь одоо ямар шатны хүмүүс хамрагдаж байна гэхээр яг үндэсний статистикийн хороо гэдэг яг төв одоо байгууллага. За тэгээд 21 аймаг нийслэлийн статистикийн газар 9 дүүрэг байгаа. За энэ дээр бол нэг статистикийн гэлтс маань нэг 7-оос 9 одоо хүний орон тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. За гэрээт ажилтан буюу судлаач мөн давхар аймаг нийслэлээр бол одоо ажилладаг байгаа. За тэгээд түүнээс одоо дараагийн шатны одоо нэгж буюу яг нэг сум орон нутагт бол анхны шатны нэгжин дээр бол одоо хуулиар бол бүх шатны засаг дарга бол статистикийн үйл ажиллагааг бол одоо эрхлэх одоо ийм хуулийн залттай байдаг. Тэгэхээр сумын засаг дарга одоо сумын одоо статистик хариуцсан одоо ажилтан гэж одоо бүх суманд бол ерөнхийдөө байгаа. За тийм мөн одоо багийн засаг дарга нар байгаа. Багийн засаг дарга нар бол яг одоо баг дээрээ статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг. Хамгийн анхны шатны одоо нэг чинь ийм хүн гэсэн үг. За энэ одоо хамгийн ойрын жишээ одоо татхад жишээлх юм бол одоо мал тоолгын ажлыг бол манай статистикийн байгууллага зохион байгуулдаг. За тэгээ мал тоолгын ажлыг бол одоо улсын одоо мэдээж ерөнхий төв комисс байна. За түүн дээр аймаг нийслэл дээрээ салбар комисс гэж байгуулагддаг. За сум дүүрэгтээ бол мөн одоо салбар комисс байгуулагдаад малаа тоолдог шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй ажлаар яг тэд нар маань статистикийн үйл ажиллагааг давхар ингээд эрхлээд байна гэсэн үг. За мөн одоо бидний одоо сар улирал гаргадаг одоо ялангуяа хөдөө аж ахуйн одоо үзүүлэлтүүдийг бол мөн одоо баг орон засаг дарга одоо нэг тариалсан талбай гэдэг юм хураасан одоо ургацын талаарх мэдээлэл гэх өрхтэй холбоотой догшны хэмжээний тариалт эрхэлсэн хүнсний ногоо ямар өрхүүд одоо яг тухайн одоо баг хорон дээр гişний хэмжээнд одоо ямар талбайд одоо тариалт хийсэн ч гэдэг юм уу эдгээр одоо мэдээллүүдийг өрх аж ахуйн нэгжүүдээс бол цуглуулдаг. За тэгэхээр энэ мэдээллийг бол баг хорооны засаг дарга бол яг тухайн өөрийнхөө хариуцсан баг хорон дээр ямар хэмжээний одоо тэр үйл явц болоод байна гэдгийг бол нэгтгэж хамгийн анхны шатны байдлаар гаргаж суман дээр төлөвлөлээд сумынх нь одоо статистик хариуцсан ажилтнууд аймаг дээр төлөвлөлээд аймаг нь одоо үндэсний статистикийн оронд за нийслэлийн хувьд бол хороор мэдээлэл нэгтгээ дүүрэгтэй за дүүргийн нийслэлтэй нийслэл нь одоо үндэсний статистикээр бас иймэрхүү ерөнхийдөө урсгалаар явдаг байгаа. Яг засаг захиргааныхаа яг нэгжийн хувьд бол ингэж явдаг. За ингээд статистикийн үйл ажиллагааг эрхлээд байгаа хүмүүс маань суман дээр сумын засаг дарга баг дээр багийн засаг дарга ингээд явах юм бол манай Монгол улс чи өөрөө 330 сумтай одоо сүүлд 1700 гаруй багтай болсон 171 хороо байна. Ингээд явах юм бол илүү өргөжлөн л дөө яг системийн үндсэн одоо 300 ажилласаа гадна. Тэгэхээр статистикийн үйл ажиллагаа яг том одоо зургаар харах юм бол нэг 2000 орчим хүн бол одоо байнга оролцож энэ үйл ажиллагааг явуулж байна гэсэн. Ерөнхийдөө энэ статистикийн үйл ажиллагаа энэ одоо энэ үйл ажиллагаа гэж одоо зохицоор нь харах юм бол юу хэлээд байна вэ гэхээр энэ статистикийн одоо хамгийн анхны шатны бүртгэлийг хөтлөхтэй хамгийн анхны бүртгэлийг хөтлөх тэгээ мэдээлэлээ цуглуулах тэгээ тэр мэдээлэл шат шатандаа боловсруулах тэрийг нэгтгэх за тэгээ тэрийг одоо боловсруулаад хэвлэмэл бүтээгдэхүүн болгоо нийтэд тархах одоо гэх мэтчлэн одоо энэ бүх үйл ажиллагаа зохицоор нь бол статистикийн одоо үйл ажиллагаа гэж ерөнхийдөө бол ингэж нэрлэдэг байгаа. Тэгээ яг одоо хэрэглэгчдэд хүргэж байгаа энэ байдал нь яг олон улстай бол data dissemination буюу одоо мэдээлэл тархалт гэдэг одоо манай яг дотоод албан ёсны нэршил нь бол тархалт одоо мэдээлэл тархалт гэж одоо бид нар бол ярьдаг. За энэ бол одоо юу гэдэг нь зөв бизнесийн байгууллагын хувьд борлуулалтын ч юм уу эсвэл барааны түгээлт гэдэг одоо ярьдаг. Ерөнхий хүмүүсийн дунд ойлголтоор түгээлт гэдэг нэрлэж байгаа. Манай албан ёсны хэллэг бол одоо тархалт гэж бид нар ярьдаг байна. Мэдээлэл тархалт гэвэл ажиллагаа тэгвэл айгүй нүсэр бас явагддаг байх нь шүү дээ. Тэгвэл ингэж ойлгож болох уу? Баг хорон дээр ингээд анхны шатны мэдээлэлүүд цуглараад тэрийг нэгтгэхэд сум дөрвөлгөө явуулаад тэгээд дээшээ нийслэл улс гэд явдаг гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол тэгж ойлгож болно. За мөн түүнээс гадна яд вөхөр одоо жишээлх юм бол аймгийн статистикийн хэлтс суманд бол одоо статистикийн хэлтс гэж байхгүй одоо нэг яг статистик хариуцсан ажилтан одоо засаг даргал гэж байгаа. Тэр аймгийн статистикийн хэлтс яд вөхөр сумдынхаа одоо тэр статистик хариуцсан хүндээ заавар чиглэлээ одоо өгөөд за тэр статистик хариуцсан хүн нь бол одоо мөн одоо тэр багийн дарга нараа бол яг тухайн статистик үзүүлэлтийг яаж гаргах уу,
ямар үзүүлэлтүүд одоо юу гэж ойлгох вэ? Тэгэхээр одоо тэр талаар бол зөвлөгөө заавар зөвлөмж бол тухай бүртээ ингээ өгөөд явна. За тэгээд тэр өгсөн зөвлөгөөнийхэн дагуу мэдээж одоо анхаарч мэдээлэл болгож байгаа багийн засаг дарга бол мэдээлэл гаргаж өгөөд за тэгээд статистик хариуцсан ажилтан бол нэгтгэж боловсруулах хянана. Тэр баг дээр одоо ямар асуудлууд тулгарч байна, ямар алдаа гарч байна, тэр алдаануудыг засварлаад хянаж шалгаад за тэр нэгтгэсэн мэдээлэл явуулын ингээд аймаг руугаа дамжуулна гэсэн үг. Тэгээ аймаг нь бол одоо бүх сумдынхаа зүйлүүдийг нэгтгээс шалгаад тэгээд одоо үндэсний статистикийн оронд бол дамжуулдаг гэж ингэж ойлгож байна. Одоо ер нь манай мэдээлэл чи өөрөө нэг хугацаатай шүү дээ. 7 хоногийн мэдээ гэж байна, 14 хоног, за тэгээд сар, улирал, хагас, жил гэдэг юм уу. Энэ бүх одоо мэдээ нь хугацаатай. Тэгэхээр яг тухайн хугацаанд тухайн тэр мэдээ одоо судалгаа гаргаж байгаа хүн маань хугацаанд багтаад яг тодорхой график хугацааныхаа дагуу мэдээлэл гаргаад ингээд шал шатныхаа одоо дээд шатныхаа байгууллагууд ингээд мэдээлэл дамжуулаад одоо ингээд явдаг байна. Сонирхолтой юм байна. Тэгвэл нөгөө баг хорооны засаг дарга болсон хүн маань өөрөө нэгэсэндээ статистикч хүн болчих юм шүү дээ, тийм ээ. Тэг ер нь бол тийм гэсэн статистик үйлчлэг давхар хэлж байгаа. Ягаад тэгэхээр баг хорооны сэдвч өөрөө статистик одоо бүхэл судалгаа байж ижил одоо тэр багтаа одоо юу хэрэгтэй одоо хүн ам маань одоо гişнээ хүн амтай юм те. Тэрнээс одоо хүүхдүүд нь гişнээ байгаа юм одоо жилдээ гişнээ хүүхдүүдийн хөгшчүүл нь одоо тухайн багт их байгаад байгаа юм уу, залуучууд нь их байгаад байгаа юм уу. Тэр хүн судалгаа хийж тэр хүн өөрөө ажиллаа явуулна. Тэгэхээр үндсэн үйлд одоо зааснаар бол бүх шатны засаг дарга бол тухайн одоо нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн удирдлагыг хэрэгжүүлнэ гэж одоо ерөөдөө заасан байдаг. Тэр яг тэр чигүүргийн хүрээнд ч гэсэн одоо энэ хүн амтай холбоотой одоо чи гэдэг юм бүхэл төрлийн судалгааг одоо гаргах их үүргийг нь бол яг тэр хуультай нь бол хамт ингэж зааж өгсөн байдаг баг хорооны одоо засаг даргын их үүргийнхэн хүрээнд. Тэгэхээр энэ одоо чигүүрийнхээ хүрээнд л энэ мэдээ судалгаа гаргаад одоо ингэж явдаг байгаа гэж хэлж байна. Ер нь бодлого шийдвэр гаргаж байгаа хүмүүс статистик мэдээлэл нөгөө тархаадгүй маа гэхэд ядаж нөгөө ашигладаг тийм бол ойлголттой байх угаасаа ёстой шүү дээ, тийм. Тэнгүүтлээ одоо ингээд нөгөө статистикийн байгууллагын тогтолцоог харангуут чинь нөгөө яг статистикийн байгууллагаас тархаж байгаа тэр мэдээнүүдийн нөгөө нэг юм юу нэгээд харагдаад эхэлж байна л да. Одоо нөгөө мэдээний задрагаан гэх юм уу нөгөө засаг захиргааны. Тэгэхээр чи ер нь ихэнх мэдээллүүд баг, хороо, сум, дүүрэг, нийслэл, аймаг, хот гэдэг ер нь нэг засаг захиргааны энэ нэг зүйнхээ хүрээнд ингээд ангилагдаад явах боломжтой гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол сум багаар мэдээлэл аваад байна гэдэг юм байна. Тэр төвшөнд бол мэдээлэл задарч харах боломжтой л гэсэн үг. Багаар мэдээлэл гарч ирнэ гэдэг нь эргээд багийн төвшөнд тэр мэдээлэл гарах боломж байна л гэсэн үг. Тэр сумын хэмжээнд гарч байгаа зүйл сумаар гарах боломжтой, багийн хэмжээнд гарах зүйл ер нь багаар гарах боломжтой л гэсэн үг юм гэдэг бол. Тэгээд нөгөө заримдаа ингээд нэг жоохон эргэлзээд идэг байхгүй яа. Тэгэхээр ингээд статистикийн байгууллага чинь ингээд доороосоо эхлээд төв байгууллага хүртлээ ингээд нэг байгууллага юм шиг заримдаа харагдаад заримдаа болохоор ингээд тусдаа байгууллага юм шиг харагдаад яа тэгэхээр аймгийн одоо статистикийн тайлан гэдэг нэг тайлан гардаг тий аймагуд гаргадаг нийслэл дээр бас нийслэлийн тоонууд гэдэг тусдаа бүр вебсайттай тэгээ тайлан эднэр гаргадаг. Тэнгүүд эднэр чинь одоо та нар ингээд бүгдээрээ нэг байгууллага гэж явах уу эсвэл ингээд тусдаа статустай мөртлөө нөө чиг үүргийн хувьд ингээд нэгддэг гэж ойлгох уу? Тэгэхээр яг энэ тогтолцооныхоо хувьд бол нэг иймэрхүү одоо жижиг ялгаа бол байдаг. Одоо аймгийн статистикийн хэлцэг гэхээр албан ёсноор одоо юу гэж явж байгаа вэ гэхээр аймгийн засаг даргын дэргэдэх статистикийн хэлцэг гэж явдаг. Хэдийгээр үндэсний статистикийн орооны системийн байгууллагч гэсэн яг засаг даргын дэргэдэх гэсэн одоо энэ статустай явдаг. Тэгэхээр чиг үүргийн хүрээнд яг үгээр тухайн одоо засаг даргын одоо эрхлэх асуудлын хүрээнд тухайн аймгийн одоо тэр эдийн засаг нийгэм нөгөө нэг хууль заасан хүн ам одоо юу гэдэг те тэр эдийн засгийнхаа аймгийнхаа хэмжээнд тэр үзүүлэлтүүдийг бол гарах одоо энэ үүрэгтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо аймгийн хэмжээний хүн ам одоо өөр юу гэдэг те төсвийн орлого зарлага одоо тэр аймгийн бусад одоо хилцээлтээр гаргаж байгаа мэдээллүүд за одоо мөн албаснаар одоо статистикийн байгууллага гаргах хэрэгтэй үндсэн одоо тэр гаргадаг мэдээлэл тоолох тэр судалгаануудыг одоо тэр статистикийн хэлц зохион байгуулах за тэр нөгөө захиргааны журмаар авч байгаа харьяа хэлтэр салбартаас цуглуулж байгаа мэдээллүүдийг бүгдийг нэгтгээд одоо тийм сарын бюллетень танилцуулга тайланг бол ингэж гаргаж явдаг байгаа. Тэгэхээр яг нөгөө
засаг даргын дэрэгдэх гэдэг одоо ийм статустай байгаа учраас ялцчихгүй давхар одоо тийм статистикийн тайлан мэдээлэл гаргах одоо тийм үүрэг хүлээж байгаа юм л да. Яг юу гэдгийг 100% яг статистикийн байгууллагын ерөнхийдөө системийн үед бол яг нэгдсэн бүх одоо мэдээлэл судалгаа нь бол мэдээж төв байгууллага дээр төвлөрдөг нэгдсэн ийм одоо чиглэлтэй. Одоо нэгдсэн одоо юу гэдгийг заавар чиглэлээр бол бүх аймагийнхаа статистикийн хэлцийг бол заавар зөвлөмжөөр хангаж явдаг байна. Тэгээд дахиад нэг давхар нэмэгдээд нэг ч үүрэг ороод ирж байгаа нь юу вэ гэхээр тухайн орон нутгийнхаа одоо хүрээнд одоо статистикийн мэдээллийг гаргах гэсэн одоо тийм нэмэгдэл одоо үүрэг байна гэсэн үг л дээ. Тийм. Засаг одоо шний засаг даргынхаа л одоо үйл ажиллагаанд нь одоо үндсэндээ туслах тухайн аймгийнхаа одоо бодлого төлөвлөлт одоо шийдвэр гаргахад одоо туслах одоо тийм чиглэл өгөхөд одоо засаг даргааны бие албан ёсны одоо мэдээллийг л гаргаж ийн гэж ойлгож болно гэсэн үг. Яг нөгөө статистик мэдээлэл ингээд ашиглаж байгаа хавцад иймэрхүү нөгөө цаад юунууд байгууллагын тогтолцоо тэгээд тэр мэдээлэлээ яаж дамжуулдаг гэдгийг нь бас мэдээд авчих юм бол нөгөө хэрэглэгчид бас ингээд нөгөө ямар түвшний мэдээллийг статистикийн байгууллагаас авах боломжтой юм бэ гэдгийг жоохон ойлгомжтой. Тэгээд эсвэл бүр одоо нээлттэй байдаггүй ямар нэгэн өгөгдлийг тухайлах юм бол хэрвээ ингээд сум дүүргийн хэмжээнд гарах боломжтой ч гэдэг юм уу ингээд ойлголттой авчих юм бол бас нөгөө цааш нь ингээд аль бие усаар хүсэлт гаргаад ч юм аах боломжтой юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Ер нь статистикийн мэдээлэл ашиглаж байгаа хүн энэ байгууллагын тогтолцоо дээрээс нь статистикийн хуульч гэдэг юм уу ер нь эднээсээ нэг харцаад их зүгээр юм шиг надад санагдаад байгаа учраас энэ талаас нь яриад байгаа. За тэгвэл тогтолцооны хувьд ийм юм байна. Статистик мэдээлэл маань ер нь хамгийн багадаа ямар давтамжаар гарч ийн 7 хоног гэж би бол ойлгоод байна. 7 хоног нь хамгийн бага хугацаах. Тэгээд 7 хоногор гарч байгаа тохиолдол ямар үзүүлэлтүүд байна? Хэр олон үзүүлэлтүүд нь байдаг вэ? Тийм. Тэгэхээр давтамжийн хувьд бол 7 хоног, за 15 хоног, за тэгээд сар, улирал, хагас, жилжил гэдэг юм явж байгаа. За 7 хоногор дарахаадаг үзүүлэлт бол хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг бол 7 хоног болгон цуглуулж одоо нийтэд ингэж дарахаадаг. Тэгэхээр 7 хоног бүрийн 5 гарагт бол за одоо нийслэл болон аймагуудад яг нэг хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг дундаж үнийг бол гаргаж дарахаадаг байгаа. За энэ нийслэл бол одоо томоохон одоо зах худалдааны төвүүдээс одоо мэдээллийг бол одоо цуглуулдаг. Үндсний нэгжүүд нь бол яг тэр тогтсон цэгүүд байгаа. Томоохон одоо хүмүүс хамгийн ихээр одоо үйлчлүүлдэг ийм цэгүүд байдаг. За аймаг орон нутагт ч гэсэн одоо мөн хамгийн томоохон гэж үзсэн одоо тэр цэгүүдийг сонгож яг тухайн нэг бүтээгдэхүүнийхээ үнийг бол тогтмол ингэж цуглуулдаг байгаа. За яг энэ бүтээгдэхүүний яг үн гэж ярьсан дээр нэг одоо манай статистикийн мэдээлэл хэрэглэгчдийн хувьд нэг анхаарах юм нь юу гэхээр яг тухайн бүтээгдэхүүн маань өөрөө маш олон төрөлтэй байдаг. Одоо жишээлх юм бол юу гэдгийг талах гэхэд чинь датар талах ч гэдэг юм эсвэл одоо буряд талах ч гэдэг юм те маш олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол яг энэ үнийг одоо цуглуулахдаа одоо ямар зарчмыг барьдаг вэхээр яг одоо шинэ хэмжээний савлгаа нь гэхэд яг хэдэн грамтай юм те 500 грамтай талах юм эсвэл одоо юу гэдэг 700 грамтай эсвэл 1 кг-тай ч гэдэг юм уу. Тэндээс яг 500 грамтай сонгоно. За бүр нэрийн үйлдвэрийн тодорхой зааж өгдөг. Яг одоо А гэдэг компани үйлдвэрлэсэн яг тийм нэрийн талах гэж ингэж үнээс цуглуулдаг. Тэгэхгүй бол нэр тодорхой биш, хэмжээ савлгаа тодорхой биш бол өөр төрлийн бүтээгдэхүүн үнийг ингээд судлахаар ямар ч одоо хоорондоо харьцуулагдах боломжгүй болчдөг. Тэгэхээр талах гэх юм бол одоо нэг хоорондоо харилцаа идэх үнэтэй байгаа шүү дээ. Хоорондох хэмжээнээс хамаараа. Тэгэхээр яг энэ дээр бол яг одоо тэр тухайн тэр заасан одоо юу гэдэг хэмжээ, нэр тэр бүх юм нь тодорхой байж ш. Тэрийг нь бол яг ингээд дагнаж цуглуулж одоо шилжих юм бол тухайн бүтээгдэхүүн дээрээ өсөлт нь одоо ямар байна гэдгийг нь одоо ингэж гаргаж ирдэг байна. За одоо шатхууны үн гэхэд чинь бол мөн 7 хоног болгон цуглуулдаг. АИ92 бензины 1 литр одоо шатхууны үн ямар байна? За АИ95 ч гэх юм уу те дизелийн түлш гэх мэтчлэн энэ бүтээгдэхүүнүүдийн үнийг бол 7 хоног болгон цуглуулж авдаг байгаа. За 15 хоног гэхэд одоо гадаад худалдааны статистикийн одоо мэдээ байна. Одоо газрын тос одоо төмрийн хөдөр зэсийн баяжмал те. За нүүрс гэх мэтчлэн одоо эдгээр бүтээгдэхүүний гадаад худалдааны одоо энэ бүтээгдэхүүнийг бол 15 хоногор гаргаж байгаа. За тэгээ сарын давтамжтай одоо зүйлүүд гэх юм бол одоо аж үйлдвэрийн одоо үйлдвэрлэл борлуулалтын одоо статистикийн мэдээг бол сар бүр
одоо гаргаж байгаа. За мөн одоо гэмт хэрэг одоо цаг уур байгаль орчин гэх мэтлээ одоо эдгээр үзүүлэлтүүдийг бол сарын давтамжтайгаар одоо гаргаж ингэж нийтэд тархаж байгаа. За тэгээд одоо улирлын одоо үзүүлэлтүүд гэх юм бол одоо нөгөө л албан ёсоор одоо гаргаж байгаа одоо байрлал ухсралч гэдэг юм уус л одоо нөгөө хүмүүсийн түгээмэл гэдгээр дундаж салин за нэг ажиллах хүчний судалгаа, өрхийн нийгмийн эдийн судалгаа гэдэг хүмүүс хамгийн их мэдээ. Энэ үзүүлэлтүүдээ бол улирал тутам одоо нөгөө дотоодын бүтээгдэхүүн эдийн засаг хэдийн хувиар өсөв буруу гэдэг энэ танилцуулгыг улирал өгөр одоо ингэж гаргаж танилцуулж явж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ эдгээр үзүүлэлтүүд маань одоо сар улирлаар гарахаас гадна ингээд жилээр гардаг. Тэгээд жилээр гарсныгаа бид нар л цахим одоо 12 цагийн минутын сайтаас гадна одоо статистикийн эмэгтэй хэлбэрээр одоо олон жилийн турш одоо ингээд гаргаад явшээд хэлмэл олон цахим хэлбэр ингээд гаргаад явж байгаа. Түрүүний нөгөө нэг 15 хоногт гардаг мэдээ гэхээр бараа бүтээгдэхүүний үн тэгээ шатхууны үн гарч байгаа гэсэн тий. Тэр нөгөө 15 хоног бишээ уучлаарай 7 хоног. 7 хоног болгон зөвлөж байгаа барааны үн инфляц тооцоход магадгүй ашиглагддаг бах тий. Тий яг хөө тэр гол нэрийн бүтээгдэхүүний үн бол яг тусдаа ингээд гарч байгаа. Яг тэр сарын инфляц сарда бид нар одоо нэг инфляцийн төвшөнд хэд байна гэдэг ингээд зарлаад байгаа шүү дээ тий. Яг тэр тооцоо маань бол яг үхээр яг нэг хэрэглээний сагсанд байгаа нийт 373 нийтлэлийн бүтээгдэхүүн байгаа даа. Яг тэр бүтээгдэхүүнээсээ бол яг одоо тэр тухайн сарынхаа одоо тэр товлсон одоо тэр тухайн моментын үнийг аваад тэр үнийхээ хүрээнд бол инфляцийн түвшний бол тооцож байгаа гэж ойлгож байна. За саяны тэр 7 хоногоор гаргаж байгаа яг нөгөө хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэгэлдэг одоо гурил, будаа, мах, сүү, хүнсний ногоо те төмөслөө, байцаа өөр одоо юу байдаг. Яг энэ гол хэрэгэлдэг сонгон сармис гэх мэтчлэн энэ бүтээгдэхүүний үнийг бол сонгож ингэж гаргаж байгаа. За яг сарын одоо тэр инфляцийн төвшин одоо тооцоход хэрэгжилж байгаа мэдээлэл маань яг тэр хэрэглээний сагсанд байгаа 370 грамм нэвтрэх бүтээгдэхүүнээр бол ерөнхийдөө 12 орчим бүлгээс бүрдэж байгаа. Одоо хүнсний бараа гэхэд ч одоо махан бүтээгдэхүүн, сүүсэн бүтээгдэхүүн, цогтруулах ундаа, одоо нэг орон сууц ус захилгаан хий, эрүүл мэнд одоо боловсрал гэх мэтчлэн одоо нэг 10-аад одоо бүлэг байгаа. Тэгээ бүлэг тус үрдээ үзүүлэлтүүдийн үнийг аваад тэгээд инфляцийн түвшний үгийг тооцож байгаа гэсэн сар бүр. За одоо ингээд зарим нөгөө тоонуудыг харахаар жишээ нь гадаад худалдааны тоо гингүүд статистикийн хороо өөрөө цуглуулахаас илүү нөгөө гайлын газраас ч юм уу аваад тэгээд түгэж байгаа бах тий. Тий. Гадаад худалдааны статистикийн мэдээлэл ерөөсөө гайлын ерөнхий газрын мэдээллийг шууд авч нэгтгэж гаргадаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө 12 дээр нөгөө метадата гэдэг нэг хэсэг байдаг шүү дээ. Бас айгүй чухал юм шиг надад санагдаад байгаа нөгөө тухайн тоог тухайн статистик мэдээллийг хаанаас яаж цуглуулсан бэ гэдэг нөгөө тайлбар нь байдаг шүү дээ. Метадата гэдэг чинь тухайн статистик мэдээллийн одоо мэдээллийн тухай мэдээлэл гэх юм уу тий. Тэгэхээр чинь жишээ нь гадаад худалдааны мэдээг ингээ ороод хараад метадатаар нь ороод харах юм бол гайлын ерөнхий газраас авсан ч гэдэг юм уу. Тэр нөгөө анхдагч их үүсвэр нь байгаа. Эсвэл нөгөө статистикийн хорооны өөрийн тоотлого судалгаагаар авсан ч гэдэг юм уу. Тэгэхээр бас нөгөө хэрэглэгчид тэрийг нь ороод харчих юм бол бүр илүү задлаад мэдээлэл авъя гэвэл гайлын ерөнхий газар руу ханддаг ч юм уу тий. Тэгэж бас болохоор тэр хэсэг надад маш их чухал хэсэг юм шиг санагддаг. Метадатаны хэсэг. Метадатаны тухай жоохон тайлбарлаж өгвөл. За тийм одоо таны хэлсэнчлэн яг 12 цагийн мен дээр бол яг дэд мэдээлэлсэн дотор мета мэдээллийн сан гэсэн одоо ийм бүлэг хэсгийг бол манай холд оруулж өгсөн байгаа. За энэ дээр бол яг статистикийн одоо үзүүлэлтүүдийн үндсэн одоо тайлбар гэсэн ямар арга зүй, ямар аргачлалаар ер нь яаж тооцож чинь тухайн үзүүлэлтэд яг юуг хамруулж ойлгох уу гэдгийг бол нарийнх нотогоо зааж өгсөн байгаа. Тэгэхээр одоо статистикийн бидний одоо гаргаж байгаа энэ тооцож байгаа одоо энэ бүх үзүүлэлтүүд маань яг олон улсын арга аргачлалын дагуу одоо ингэж тооцож байгаа. Тэгэхээр шинээр одоо үзүүлэлтүүд гарах, шинэ одоо аргачлал батлагдж байгаа үед бол зайлшгүй нөгөө мета мэдээллийн сан боёо тэр сангаа баяжуулах шаардлагатай болно. Шинэ үзүүлэлт тооцож байгаа бол тухайн үзүүлэлтийг яг юу гэж ойлгох юм бэ те хэрэглэгч яг үзүүлэлтийг юу гэж ойлгохын тооцохдоо жишээлбэл алийг аль үзүүлэлтүүд харьцуулж энэ үзүүлэлтээ гаргаж ирээд байгаа юм бэ. За тэгээд ямар их үүсвэрээс мэдээлэл суулж байгаа юм бэ гэдгийг нь бүгд хэрэглэгчдэд ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр мета мэдээллийн санг бол шинэ одоо аливаа үзүүлэлтийн аргачлал одоо хуучин аргачлал шинжлэгдэж болно цаг үед байгаа.
За эсвэл шинэ үзүүлэлт одоо жишээлх юм бол ялангуяа энэ доктортой хөгжлийн зорилготой холбоотой одоо шинэ үзүүлэлтүүд одоо шинээр гаргаж тооцох шаардлагатай болоо. Тухайн үзүүлэлтийн талаарх одоо тайлбарыг бол одоогоор оруулж өгсөн байх хэвээр. За тэгээд тэр тооцооны одоо ямар үзүүлэлтүүдийг ашиглаж одоо хооронд ноёлдуулж энэ үзүүлэлтийг гаргах юм тэрийг бас мөн тодорхой болгоод их үүсвэр талын жагсаалтын мөн тодорхой оруулж өгсөн байх хэвээр. Тэгэхээр манай мета мэдээллийн сан бол тогтмол одоо баяжигдж идэг юм сан байгаа. Өөрөөр хэлэх юм бол шинэ одоо үзүүлэлт, шинэ аргачлал, шинэ асуулга, шинэ маягт одоо боловсруулж гаргаж байгаа бол тэр бүгдийг дагаж шинэ мета мэдээллийн сан бол дандаа одоо шинжлэгдээс сайжирч одоо ингэж баяжигдаж явдаг гэж одоо ойлгож болно гэсэн үг. Одоо жишээлх юм бол гадаад тодтолтоон дээр жишээлх юм бол юу гэдэг гадаад тодтолтооны нийт эргэлт гэж юу вэ гэдгийг одоо хэрэглэгч мэдэх шаардлагатай боллоо гэхэд за гадаад тодтолтооны нийт бараар хэлэх гэдэг бол экспорт импорт хоёрын нийлбэрээр тодорхойлогдно гэх юм бол за экспорт импорт хоёрыг нэмэхээр нийт эргэлт нь харах юм байна. За экспорт импорт хоёрын зөрүү нь бол гадаад тодтолтооны тэнцэл буюу гадаад тодтолтооны ашиг одоо харуулах юм үзүүлэлт юм байна гэдгийг тэр мета мэдээлэл гэдгээс тухайн одоо мэдээлэл хэрэглэгч бол гаргах боломжтой гэсэн. За тэгээ энэ мэдээллийг одоо ямар одоо хугацаагаар ямар давтамжтайгаар хаанаас аваад байна гэдгийг мөн одоо их уср талын нүдгээс ингээ харж боломжтой. Тэгэхээр энэ үзүүлэлт бол за ийм байгууллагаас гардаг юм байна. За эсвэл ийм судалгааны үр дүнгээс гардаг юм байна. Ингэж ойлгох юм байна гэдэг юм бол бүгдийн тодорхой болтой бичсэн байна гэсэн. Одоо бид нар чинь нэг за ер нь энэ одоо юу гэдэг ажил хөдлийн түвшин, ажил эрхлэлтийн түвшин, ажил өгчний оролцооны түвшин ч гэдэг юм эсвэл энэ дундад цалин гэдэг үзүүлэлтүүдийг яг яаж тооцоод байгаа юм бэ гэдгийг нь бол бас тийм тэр мета мэдээллийн сангаас бол ингээд ороод авч боломжтой. Яг зөвөр миний зөвхөн хүний хувьд ажиллаж байгаагаар бол яг одоо тэр дундад цалин ч гэдэг юм тэр яг яаж тооцож байгаа яг ямар арга аргачлалаар тэр нь тооцогдоод байна. Их үүсвэр нь юу байна гэдгийг одоо манай юу гэдэг дийлэнх хүмүүс бол яг сайн нарийн олж харахгүй байна гэж ингэж харагдаад байгаа юм л да. Жишээлх юм бол дундад цалин гэхэд яг их үүсвэр нь одоо нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шинжилгээ төлөлтийн тайлангаас эдгээр авч дундад цалингийн мэдээллийг даралж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нийгмийн даатгалын ерөнхий газрын яг тэр нийгмийн даатгал шинжилгээ төлөлтийн тайлан дээр хичнээн аж ахуй нэгж одоо хичнээн иргэн одоо тэр тайлангаа өгж одоо хамрагдсан байна. Яг тэр бодис судалгаан дээрээс үнэлж бид нар бол цалин гаргаж байгаа гэсэн. Тэгээд цалин тооцохдоо болоод нөгөө цалингийнхаа санг ажиллагчдын тоохоор нь одоо чиглээд одоо ингэж гаргаж байгаа гэсэн. За гэх мэтчлээ одоо юу гэдгийг ажил өгчний оролцооны түвшин гэхэд одоо юу гэдэг нэг хөдөлгөөн биеийн насны нийт хүн амын хэдэн хувь нь одоо ажил эрхэлж байна. Одоо ажил эрхлэлтийн түвшин гэж тий. За ажил хөдлийн түвшин гэхэд одоо яг юу гэж ойлгож байна. Хамгийн сүүлд батлагдсан одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүдийг хөдөлмөр эрхлэлтийн одоо статистикийн үзүүлэлтүүдийг тооцох аргачлал гэдэг одоо шинэ аргачлал одоо батлагдсан байгаа. За энэ дээр одоо нэр томьёоны өвчтөй баг зэрэг одоо хойшнаас өөрчлөлт орсон байгаа. Хөдөлмөрийн дутуу ашиглалт за тэгээ энэ ажил өгчний оролцоо эдийн засгийн идэвхтэй мэтлэгийн үзүүлэлтүүдийг бол яг хамгийн сүүлийн байдлаар ороод танилцаад бол ингээд явчих боломжтой байгаа. За энэ талаар бол ер нь дэлгэрэнгүй мэдээлүүд ингээд гаргагдсан. За тэгээ 12 цэгмийн дээр бол яг тэр талаарх үзүүлэлтүүдийг бол нарийнчлаад оруулаад гаргагдсан байгаа гэсэн. Тэгэхээр тэрнтэй бол сайн танилцаад тэгээд тухайн хэрэглэгч өөрийнхөө үнэлдэг үйлдэлийг бол өгөх боломжтой. За тэрнээс бол одоо юу гэдэг нь дундад цалин ингийн талаарх одоо өөр ойлголтоо яг тооцож байгаа аргачлалаа их үүсвэрээ сайн судлаагүй ээжээж яг тийм юм ч гэдэг юм одоо ярих нь бол жоо хочод дутагтай юм шиг надад санагдаад байна. Зарим одоо хэрэглэгчдийн ингээд талаас ингээд харахад тийм надад ч гэсэн тгий санагдаад байдаг. Илүү нөх хэрэглэгч талаасаа ингээд нөгөө тоогоо ашиглаж байгаа явцад яг энэ чинь яаж тооцсон юм бэ гэдгийг ойлгохгүй тэг ямар одоо агуулгатай тоо вэ гэдгийг ойлгохгүй болохоор нөгөө нэг тухайн мэдээлэл ашиглаж ямар нэгэн дүгнэлт ч юм уу ямар нэгэн тийм юу хийх боломжгүй болчиход идэг байхгүй юу? Тийм тэгээд тэр аргачлал нь бас ингээ бүх аргачлалууд ингээ нээлттэй байж байгаа шүү дээ 12 юм ингээ. Тэгэхээр тэгээд бүх үзүүлэлтүүдийн аргачлал бол байгаа гэсэн. Харах боломжтой. Тэр бол маш их сонирхолтой. Тэгээд нөгөө илүү нөгөө тооныхоо тухай бүр илүү сайн ойлгоод тэгээд ямар нэгэн одоо эдийн засгийн ч юм уу нийгмийн ч юм уу ямар нэгэн үзэгдлийг тайлбарлахад тухайн тоогоо ашиглаж тайлбарлахын тулд аргачлалаар бүр илүү олон өргөн хүрээтэй тийм ойлголтууд гарч ирэх боломжтой байгаа гэдэг. За дээрэс нь статистикийн хорооны хувьд нөгөө нэг тооллого судалгаанууд бас хийж байгаа шүү дээ. Ямар тооллого судалгаа хийж ингээд тооллого судалгааны мэдээллүүд бас ингээд статистик мэдээллийн сан руу ингээд орж байгаа шүү дээ энэ талаар.
За тэгэхээр статистикийн тухай хуульд заасан одоо тооллого судалгаануудыг бол статистикийн байгууллага аль биесээр одоо явуулдаг байгаа. За хүмүүс хамгийн түгээмэл мэд хүн ам орон сууцны тооллогоос өнгөрсөн 2020 онд бол зохион байгуулагдсан. За хүн ам орон сууцны тооллогот 10 жил тутам бол ээлж тооллого зохион байгуулагддаг. За 5 жил тутам бол завсрын тооллого бол зохион байгуулагддаг байгаа. За мөн одоо аж ахуйн нэгж байгууллагын тооллого бол 5 жил тутам зохион байгуулж байгаа. За энэ жил бол одоо 2021 он маань одоо аж ахуйн нэгж байгууллагын улсын ээлж тооллогыг зохион байгуулах юм одоо тайлбарт жил байгаа. Тэгэхээр яг нэг цар тахалтай холбогдуулаад бол аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллого маань одоо ер нь одоо энэ жил дээр нь багтаж одоо явагдах бах. Одоо нэг цар тахлын нөхцөл байдлаас одоо шалтгаалаад ер нь бол 4 сараас одоо 5 сар энэ оны 4-р сар 5-р сарын хооронд зохион байгуулагдах анх төлөвлөжсэн боловч одоо цар тахлын нөхцөлөд шалтгаалаад ингээд тодорхой хугацаагаар одоо хойшлоод байгаа. За мөн одоо хөдөө аж ахуйн тооллогын бол одоо мөн 10 жил тутам зохион байгуулдаг. Завсрын тооллогын 5 жил тутам. Монгол улс одоо 2012 онд анх удаага одоо хөдөө аж ахуйн тооллогыг зохион байгуулсан байгаа. За тэгээд их 2022 онд бол хөдөө аж ахуйн тооллого бол ээлж тооллого зохион байгуулагдана гэсэн үг. За мөн одоо цаг ажилтны одоо судалгаа хэд 4 жил тутам. За одоо малт хижээвэр амтын тооллого жил тутам. За малт хижээвэр амтын тооллоготой хамтраад хашаа авдаг одгийн тооллого бол одоо 3 жил тутам ч гэдэг юм уу те. За нийгмийн үзүүлэлтүүдийн төвөр судалгаад анх удаа нөгөө хүүхдийн хөлмөрлөлтийн судалгаа нөхөржин одоо эрүүл мэндийн судалгаа энэ судалгаануудыг одоо нэгтгэхэд нийгмийн үзүүлэлтүүдийн төвөр судалгаа гэж одоо нэгтгэж зохион байгуулдаг болсон. За энэ судалгаа маань хамгийн сүүлд 2018 онд бол одоо явагдсан байгаа. 2023 онд дараагийн судалгаанууд явагдана. За тэгээд одоо статистикийн тухай хууль зааснаар ажиллах хүчний судалгаа, оргийн нийгмийн эдийн засгийн судалгаа гэх мэт энэ судалгаанууд маань одоо сар бүрээр одоо мэдээлэл цуглуулалт нь явагддаг. Улирал тутам бол дөнгөг нь одоо ингэж гаргаж тархаадаг байгаа. Тэгэхээр яг энэ хууль заасан үргийнхээ хүрээнд тухайн одоо тооллого судалгаануудыг бол одоо ингэж зохион байгуулж явуулдаг байгаа. За одоо мөн одоо нөгөө салбар хоорондын тэнцэл нөөц ашиглалтын хүчтэй судалгааг бол одоо аж ахуйн нэгж байгууллагын тооллоготойгоо ерөнхийдөө бол хамтдагч одоо ингэж зохион байгуулдаг. За мөн яг хуульд бол яг 5 жил тутам бол салбар хоорондын тэнцэл олон нөөц ашиглалтын хүчтэй судалгаа явуулна гэж мөн заасан байдаг. Ер нь статистикийн хорооны нөгөө мэдээллүүд маш их нээлттэй болж байгаа. Тийм маш их нээлттэй болсон. Тухайлх юм бол саяны нөгөө тооллого судалгаануудын raw data буюу нөгөө нэг санал асуулгын анхдагч мэдээллүүд бас ингээд тавигдсан байдаг тий. Тэрний тухай ер нь түүнийг яаж хүмүүс ашиглах боломжтой вэ? Тийм тэгэхээр аль болох яг нөгөө анхдагч явуулж байгаа судалгаануудынхаа анхдагч мэдээллийн хүмүүст одоо аль болох нөгөө мэдээллийнхаа түгээмэл хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор ялангуяа одоо энэ өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгаа маш олон төрлийн одоо мэдээллийн суурь бааз болдог, их үүсвэр болдог. Маш олон төрлийн одоо судалгаа яг энэ судалгаан дээр үндэслэдэг учраас бол хүмүүст бас нэлээд хэрэгцээтэй байдаг. Яг анхдагч мэдээллийн ийм мэдээлэл хэрэгтэй байна, тийм төрлийн мэдээлэл хэрэгтэй байна. Гэт хүмүүс бол их асуудаг ялангуяа ажиллах хүчний судалгаа, нийгмийн эдийн засгийн судалгаан дээр. Тэгэхээр энэ дээр бол манай нийгмийн статистикийн газраас яг энэ ажиллах хүчний судалгааны өргөхтэй холбоотой энэ судалгаа хариуцсан нэгжүүд маань яг тухайн мэдээллийг хэрэглэгч нь одоо ямар форматаар ерөөдөө түгээмэл авахыг хүсэж байна яг тэр формат нь ерөөдөө тохируулж форматын бол сонголттойгоор 12 цаг мэндэ бол ерөөдөө байшуулж байгаа. Тэгэхээр энийг бол яг нөгөө мэдээллийн байнга тогтмол хэрэглэдэг хэрэглээ суртсан хэвссэн хүмүүс маань нөгөө аль асуулгыг яаж татах вэ, аль үзүүлэлтүүдийн юу гэж ойлгох вэ, асуулга нь яг ямар асуулга байсан те. Тухайн хариултууд нь яг юу гэж хариулсан гэдэг юм нь бол яг тэн дээр бол тодорхой нарийн байж дээ. Яг тэр манай 12 цаг мэнд байгаа тэр тооллого судалгаануудын мэдээллийн сан дээр бол нарийн байж байгаа гэсэн үг. Бүр асуулгын хуудсан ч гэсэн байж дээ те. Тэгээ асуулгаа утсан ч байж байгаа. Өмнөд нь байж дээ. Тэгэхээр нөгөө нэг яг энэ статистикийн чиглэлээр сурж байгаа оюутнууд ашиглах боломжтой. Дээрээс нь салбарын нөгөө нэг судалгаанууд хэрэгтэй, судлаачид бас нөгөө төвөр судалгаа ялангуяа тооллого төвөр судалгаач аягүй их нөгөө нэг зардал өндөртэй шүү дээ. Тэнгүүд тэрээр танаа хийсэн байгаа судалгаатай төстэй судалгаа хэрэг болох юм бол заавал шинээр хийхгүйгээр танаа нөгөө raw data-г ашиглаад бас явах тийм боломжтой гэж харагдаад идэг.
Одоо нөгөө цаг үеийн бас нэг судалгаанууд хийдэг шүү дээ. Тогтмол нөгөө хууль заасан судалгаанаас гадна жишээлх юм бол нөгөө ковидын үеэр ковидын судалгаанууд явж исэн. Гэх мэтчлэн ер нь цаг үеийн судалгаанууд хэр хийгдэж байна? Тийм тэгэхээр нөгөө тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад бол цаг үеийн шинжтэй юм судалгаанууд бол зохион байгуулагддаг. За мөн одоо гадны байгууллагын захиалгаар одоо манай байгууллагатай хамтрах маягаар за эсвэл гэрээ байгуулах маягаар ч гэх юм уу иймэрхүү судалгаануудыг бол одоо хийдэг. За жишээлх юм бол одоо сая 2020 он гараад одоо коронавируст халдварын цар тахал дэлхийн нийтээр тархаж эхлээд манай Монгол улс ч гэсэн одоо нэлээд бас ийм шинэ одоо ийм нөхцөл байдал бол үүссэн. За энэтэй тохируулж энэ цар тахал ер нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд за ер нь өрх яг иргэний яг амьдралд ер нь ямар үйл одоо нөлөө үзүүлж байгаа гэдгийг нь бол тандаа судлах зорилгоор энэ коронавирусын нөлөөллийг одоо тодорхойлох өрхөд суурилсан энэ судалгааг бол өнгөрсөн оноос хийж одоо зохион байгуулсан. За одоо баг ихний дөрвөн шатны судалгааны үр дүн гараад бол ер нь нийтэд тархагдсан байгаа. За мөн одоо аж ахуйн нэгжийн одоо үйл ажиллагаанд ер нь ямар одоо нөлөө үзүүлж байна вэ энэ сар тахал гэсэн энэ судалгааг бол одоо мөн өнгөрсөн онд бол 3 шатны судалгаа явуулсан. За энэ онд бол мөн одоо сар бүрээр судалгааны мэдээлэл цуглуултыг бол хийж байгаа. За тэгээд энэ цаг үеийн шин чанартай одоо судалгаанууд бол мөн явж байгаа. За одоо бусад байгууллагатай хамтраад одоо юу гэдэг нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны одоо санхүүжилтээр бол одоо мөн одоо судалгаанууд бол явагдаж байгаа. За тэд нар тэр судалгаанууд бол явагдаад ингээ үр дүнгууд нь бол боловсруулагдаад тухайн санхүүжүүлсэн байгууллагатай бол одоо мөн тайлангууд нь одоо нэгтгэгддэг байгаа. За одоо шилжих юм бол Өмнөговь аймгийн нийгмийн эдийн засаг байгаль орчны суурь судалгааг бол одоо оюутлага компанитай хамтарч одоо 2018 онд одоо манай байгууллагаас явуулж ирсэн. Гэх мэтчлэн ер нь бас цаг үеийн шинжтэй судалгаануудыг бол бусад байгууллагатай хамтраад ингээ гадны байгууллагатай бас зөвлөхийн одоо зөвлөгтэй бас хамтраад энэ судалгаануудыг ингэж явуулдаг байгаа. Төрийн байгууллагуудын зүгээс янз бүрийн бодлого шийдвэр гаргахдаа статистик мэдээллийг маш их ашигладаг байх л та. Төрийн байгууллагуудын зүгээс тийм захиалга судалгаанууд ч юм уу тиймэрхүү өсөлтүүд хэр ирдэг бол тий төрийн байгууллагуудаас бол яг нь ер нь бол хамтарч судалгаа хий ямар судалгаан дээр яаж оролцох уу гэсэн санал хүслүүд бол мэдээж л ирдэг. Энэ судалгаа яаж хийх вэ? Ер нь яг судалгаа хийн гэхээс илүүтэйгээр бас нэг хамтарсан байдлаар ер нь ихэд арга зүйн заавар зөвлөмжийг бол манайхаас их асуудаг. За ийм судалгаа зохион байгуулалт ер нь яаж зохион байгуулалт ер нь зүгээр оновчтой вэ гэдэг юм уу те. За хэрвээ одоо дотоодоо зохион байгуулах байгаа бол тэр зохион байгуулах байгаа тэр судалгааныхаа үндсэн асуулга агуулга нь яг олон улсын одоо тэр арга зүйтэй нийцж гэнэ үү? Манай одоо Монгол улсад мөрдөгдөх одоо дотоод мөрдөгж байгаа тэр арга аргачлалтай нийцж гэнэ үү юу гэдгийг нь бол заавал одоо юу гэдэг статистикийн байгууллагаас зөвшөөрөл авч иж тэр судалгааг одоо явуулах хэрэгтэй байдаг. Тэгэхээр аль нэг төрийн захиргааны одоо байгууллага бол дотооддоо одоо ингээд судалгаа тэр одоо явуулах шаардлагатай бол тэр судалгааныхаа асуулга нь бол аргачлал зүйд нийцж гэнэ үү юу гэдгийг манай үндэсний статистикийн хороо бол арга зүйн байнгын зүйл болон даргын зөвлөлийн хорлоор хэлэлцэж баталж иж тэр судалгаа одоо явагддаг гэсэн үг. За хэрвээ одоо төрийн захиргааны байгууллагууд өөрсдөө одоо дур мэдж гэдэг юм уу те янз бүрийн одоо үндэсний хэмжээний одоо ийм асуулга одоо явуулах одоо ийм хууль эрх зүйн хөдөлгөөний боломжгүй байгаа. Заавал тэр арга аргачлал нь олон улсын буюу одоо манай Монгол улсад мөрдөгж байгаа арга аргачлалын хүрээнд нийцсэн одоо тийм асуулт буюу асуудал байж иж тэр судалгааг одоо явуулах одоо ийм боломжтой байдаг. Тэгэхээр бидний хувьд бол судалгаа бол хамтарч явуулсан судалгаа бий дааж хийж үздэг. Нөгөө талдаа бол төрийн бусад байгууллагуудыг бол нэгдсэн арга зүй зөвлөмж арга аргачлалаар бол хангах одоо бас ийм үүрэгтэй байдаг. За тэгвэл ерөнхийдөө ингээд статистик мэдээлэл тархалтын талаар нэлээд хүлээн авчлаа. Боловсруулалтын хувьд ер нь ямар үе шаттай боловсруулалт хийгддэг вэ? Энэ талаар жоохон сонирхолтой. За мэдээлэл боловсруулалтын хувьд бол бид нар бол аль болох одоо нөгөө цаг үеэд байгаа энэ одоо сошиал нийгмийн сүлжээ, техник технологийн дэвшил нэлээд гарч байна. Энийгээ дагаад бол мэдээж одоо шинэ дотон гарч байгаа шинэ техник технологийн дэвшлийг одоо ашиглах, үйл ажиллагаанд нэвтрүүлэх, сайжруулах юм ажлууд одоо тогтмол хийгдээд явж байгаа.
Тэгэхээр нөгөө түрүүн хоёулаа ярьсан нөгөө анхны шатнаас одоо нөгөө багийн дарга мэдээлэл цуглуулад мэдээлэл одоо ямар байдлаар цуглуулж яаж сумдаа өгөө, сумын одоо статистик хариуцсан ажилтан аймагтаа яаж өгөө, баг одоо хорооны одоо ажилтан яаж одоо дүүрэлтээ мэдээгээ өгөө, дүүрэг нь яаж нийслэлтэй мэдээгээ өгөө гэдэг одоо эдгээр асуудал бүгд одоо ямар хуу журмаа явдаг гэхээр за мэдээж одоо үндсэн одоо цаасан суурьтай асуулга одоо маягт маань бол заавал байх ёстой. Тэр нь бол асуулга маягт маань нөгөө нэгдсэн арга аргачлалынхаа дагуу батлагдсан нөгөө зүйлтүүд нь байж байна. Үндсний статистикийн орны даргын одоо тушаалаар баталсан маягт асуулга байх ёстой. За тэгээд тэр асуулгын дагуу манай үндэсний статистикийн орноос бол яг тухайн одоо тэр асуулга одоо маяг судалгаанд зориулсан программыг бол хийдэг байгаа. Тэгэхээр манай статистикийн байгууллагын бүс дотор бол мэдээллийн технологийн газартай. Тэгээд дотроо бол одоо техник хангамжийн болон програм хангамжийн хэлцтэй. Тэгэхээр одоо програм хангамжийн хэлц маань одоо яг тэр тухайн судалгаа одоо мэдээ асуулга зориулж программыг бол боловсруулдаг байгаа. Тэгээд тэр програмаа бол одоо ялангуяа сүүлийн үед бол дандаа онлайн хэлбэрт одоо онлайн суурилсан одоо тийм програмуудыг хийж байгаа. Тэгэхээр одоо нэг баг хороо сум дүүрэг нь бол онлайнаар мэдээлэл шивэх юм бүрэн боломжтой болсон байна. Тэгэхээр багийн сайдгаар онлайнаар мэдээлэл шивсэн тохиолдолд сумын ажилтан одоо шалгаад шивэлтийг баталгаажуулсан тохиолдолд аймгийнх нь одоо статистикийн хэлцээ холбогдох ажилтнууд хяналтаа тавиад ингээд одоо анхаарчнаас шивсэн мэдээлэл шууд одоо манай төвс хэрвэлт одоо ирэх юм бүрэн боломжтой болсон байна. Одоо хамгийн наадсахын жишээ авахад одоо малтооло жилийцэд явагдсан малтоолыг бол сумын дээр шивэлт хийж байгаа шүү дээ. Багийн сайдгаар шивэлтийг хийж байгаа. Тухайн одоо өргөчн гिचнээ малтай байсан тийм одоо тэр тавлах асуулгын хүрээнд үзүүлэлтүүдэд шивээд оруулангууд тэр мэдээлэл маань бүгд одоо шууд төв сервер дээрээ одоо шууд мэдээлэл маань ярьж ирэх гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө статистикийн үйл ажиллагааны энэ бүх одоо энэ шатнд бол дандаа статистикийн програм ашиглаж ирэх гэсэн. Тэр програм ашиглаж програмын дагуу нэгтгэж ирэх гэсэн. За хэрвээ програм ашиглахгүй бол ямар асуудал гарах вэ гэхээр одоо нэг файл одоо юу гэдгийг сумын ажилтан багуудынхаа мэдээг нэгтгээд нэгтгэн өөрөө боловсруулсан шалгана. За тэгээд дахиад аймаг руугаа дамжуулна. Энэ хооронд ч нөгөө тухайн хувь хүнээс хамаарсан алдаанууд гарах боломжтой. Багийн сайдгаар үнэн зөв мэдээлэл ингэ нэгтгэсэн байхад яг нэгтгэж байгаа ажилтнууд санамжгүйгээр алдаа гаргах ч юм те. Механик одоо тийм алдаанууд гарах боломжтой. Тэгэхээр тэрийг бол яаж юм нэхэр аль болох механик алдаа гарахгүй үднэс зөвхөн хяналт шалгалт тавих үднэс дээд одоо шатных нь одоо хүмүүс байгууллагын хяналт тавих үднэс тэр онлайн одоо програм хийснээр бол даваа тал нь маш их хамгийн наазах нь одоо цаг хугацаа маш их очиж байгаа. Тэгээ ерөнхийдөө сүүлийн жилүүд нөгөө техник технологийн төвшлийг ашиглаад ялангуяа нөгөө өөрхөөс судалгаа авахдаа таблетийг ашиглаж одоо шилхэн судалгаа авах жишээтэй. Энэ нь бол нөгөө цааснаа цацгалзаад айлуулах нөгөө байгуулагч нь гэлтэй. Тэгээ цаг хугацаа хэмнэлсэн, хөрөнгө мөнгө хэмнэлсэн бас иймэрхүү даваа талууд нэлээд байгаад байгаа юм л да. Тэгэхээр манай нөгөө үндэсний статистикийн орч өөрөө нөгөө судлаач нартай тэр өргөн нийгмийн эдийн засгийн судалгаа, ажил ухсны судалгааг одоо мөн одоо аймагуд статистикийн хэлтсийнхаа судлаач нараа ингээд дамжуулаад за нийслэл бол өөрсдөө бас судлаач нараа ингээд дамжуулах ингээд судалгаа ингээд авдаг. За тэр нь бол ерөнхийдөө аль болох цааснаас цатгалзаж таблет одоо гар утасны аппликейшн гэдэг юм те. Иймэрхүү шинэ төрлийн одоо технологиудыг ашиглаж энэ мэдээллийг одоо цуглуулах ийм хэлбэрлэл ерөнхийдөө шилжиж байгаа. Аль болох нөгөө статистик мэдээллийг одоо мэдээлэл өгж байгаа иргэн аж ахуй нэгж талаа одоо хялбар байдлаар мэдээлэл өгөх. За нөгөө талдаа нөгөө статистикийн байгууллагын одоо үндсэн хууль заасан бас нөгөө хэрэглэгчдэд одоо дарамт багтаагаар статистикийн мэдээлэл төрийн шуурхай авах одоо тийм чиг үүрэг бол бас одоо хуульд бол одоо заагдсан байдаг. За тэр чиг үүргийн хүрээнд бол энэ шинэ техник технологийн төвшлийг бол ашиглаад явж байгаа. За боловсон хүчний хувьд ч гэсэн одоо нөгөө ажилтнуудын ашиглаж байгаа компьютер одоо энэ техник хангамжийн одоо нөхцөлийг сайжруулах талаар бас ажилтнуудынхаа төвшөнд бас нэлийн компьютерийн одоо шинжилгээг бол одоо нэлийн хийсэн байгаа. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн бас компьютер тоног төхөөрөмжийг бол аль болох ашиглах яг одоо ажилтнуудаар хангах одоо ийм төрлийн ажлуудыг бол одоо хийгээд явж байгаа манай статистикийн байгууллага. Илүү нөгөө нэг автоматчих тусам чинь алдаа угаасаа багасч байгаа шүү дээ. Би бас нөгөө статистикийн байгууллага ингэж юу харахад нөгөө нэг тэр шалгах хянах гэдэг ажлууд маш их хийгддэг байх гэж бодоод идэх байхгүй. Одоо чинь нэмэгтгэл гардаг үед чинь нэг тоогийн буруу биччих юм бол тэр чинь ингээд буруу болчих шүү дээ. Тэгэхээр бүр ингээд хянах шалгах тэр олон тоонуудыг ингээд амар их ажил болдог байх та гэж бодоод идэх байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо энэ хяналт маань ерөөсөө шал шатандаа явагдаж байгаа.
Сум дээр нөгөө сумын ажилтан багуудаа шалгана. За тэгээ бүх сумынхаа одоо мэдээллийн одоо тэр уялдаа холбоо өмнөх удирдсаар өмнөх жилүүдийн динамиктай харьцуулж уялдуулах, за өмнөх удирдлагыг харьцуулж уялдуулах, шалгах ч гэдэг юм уу те. За энэ бүх үзүүлэлтүүд аймаг нийслэл нь одоо өөрийнхөө төвшөнд бол хяналттай хийн. За тэгээд хамгийн сүүлд одоо нэгдсэн үндэсний статистикээр ондвол аймаг нийслэлийн хэмжээнд нэгдсэн бас ингээ хяналтууд бас хийгдэн. За тэгээд одоо нөгөө манай үндэсний статистикээр ондвол бүх салбаруудыг хариуцсан статистикч нар байгаа. Тэгэхээр статистикч нар бол яг гэхээр өөрийн хариуцсан салбарынхаа статистикийн мэдээг улсын хэмжээнд нэгтгэж гаргахтаа бол яг одоо тэр шат чатныхаа өөрийнхөө тухайн газрын хавхлах статистикч, гэлтсийн дарга, газрын дарга, за тэгээ бусад одоо дид дарга гэх мэт бүх шатанда дандаа ингэж өв шатны хяналтууд хийгддэг байна. Тэгэхээр энэ олон шатны хяналтууд хийгдчихэж тэр бүтээгдэхүүн маань одоо хэрэглэгчд очиж байгаа тэр тоо маань гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр одоо таны түрүүний хэлсэн нэг тоог одоо ганц нэг цэг таслал автахад ч юм уу тухайн тоо шал өөр болох жишээ тий. Жишээлх юм бол 100 тэрбум гэдгийг одоо юу гэдгийг нэг тгийг орхиод очих эсвэл нэг тэг илүү бичихээр чинь шал өөр одоо юу гэдгийг тий. Нэг одоо тэрбум нэг одоо их нээж болдог ч юм уу эсвэл 10 тэрбум болчихдог ч юм уу эсвэл нэг цэг таслалаа алдснаас болж одоо 100 сая 100 тэрбум болно ч гэдэг юм ингээд хэмжих нэг жиг зөвөрж тавьснаас болж ингээд тухайн мэдээлэл тоон одоо шал өөр төрлийн тоо болох ч гэдэг юм. Үнэхээр маш хариуцлагатай байдаг л да. Хариуцлагатай байхаас ч одоо арга байхгүй. Нэг ийм үйлчлэл эрхэлдэг. За ерөнхийдөө ингээд ганцхан тоо гаргахад тэр ганц энэ бол нэгэн тоо юм чинь ингээд ерөөс орхих тийм байхгүй. Ганц одоо дотоод бүтээгдэхүүн эдийн засгийн өсөлт гэдэг одоо хамгийн сүүлд авсан 6.3% өсөлт гэдэг тоо гаргахад тэр тоог гаргах гэж бүх салбаруудын статистикч нар өөрсдийнхөө салбар бүр дээрээ статистикийн мэдээлэл явуулсан хэмжээнд нэгтгэж гаргаад тэр нэгтгэж гаргасан мэдээллийг бүх шатны хяналтууд нь ороод баталгаажуулаад за тэгээд нэгтгээд боловсруулаад тэр 6.3 гэсэн тоо гарч байгаа. Хүн харахад бол ганцхан тоо юм шиг мөртлөөсөө тэр тооны ард бол ерөөсөн маш их тийм одоо автомат механик ингээд маш олон төрлийн цогц ажил бол явагдаж идэг гэж хэлж болно. Тэр нэг тоо гарахтаа бол тэр тооны цаана бол асар олон хүний хүч хөдөлмөр бол давхар шингэцэн явж идэг гэж ойлгож болно гэсэн үг. Тийм ба шүү дээ. Статистикийн салбар нэг тооны цаана нөгөө нэг статистикийн 2000 гаруй хүний хөдөлмөр орсон байх боломжтой шүү дээ. Тэгээд нэг дараа нөгөө 3 байсан байна гэж хэлэх боломжгүй учраас энэ ажил дээр хариуцлагатай ханддаг баг. Одоо нөгөө 12 чинь ингээд аюу нээлттэй болоод ер нь миний ойлгож байгаагаар статистикийн байгууллагын одоо олон нийтэд түгэж байгаа бүх мэдээлэл 12 сайт дээр орсон гэж би ойлгоод байгаа байхгүй юу? 12 сайт дээр ороогүй боловч ингээд ашиглах боломжтой тийм одоо үлдсэн тоо гэж юу байх вэ? Тий, яг манай байгууллагаас бол аль болох хэрэглэгчдийн одоо эрэлт хэрэгцээ одоо шаардлагатай нийцсэн ийм мэдээллүүдийг бол гаргаж байгаа. Ер нь бол байх одоо хэрэглэгчдэд гарах боломжтой бүхий л үзүүлэлтүүдийг бол 12 цэгмээс энэ мэдээллийн нэгдсэн сандаа бол байршуулж байгаа. За ер нь ямар мэдээллүүд одоо ер нь нууц байдаг буюу одоо хүмүүст нийтэд тархаагддаггүй вэ гэхээр яг одоо хувь хүнтэй холбоотой, өргөдтэй холбоотой, яг тухайлсан аж ахуй нэгжтэй холбоотой энэ үзүүлэлтийг бол яг нэг үршил нийтэд тархахыг бол хориглодог. Тэгэхээр аж ахуй нэгж байгууллагаас одоо бид нар цуглуулж байгаа мэдээ маань бидний бол хамгийн гол одоо үнэт зүйл гэж одоо ингэж ойлгож болно. Өрхөөс цуглуулж байгаа мэдээлэл бол зөвхөн одоо статистикийн тооллох, судалгаа, мэдээ судалгааны зорилгоор бол ашиглаж байгаа бид нар. Тэгэхээр тэр зорилгоо хүрээнд л мэдээлэл ингэж цуглуулж байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг яг одоо тухайн А гэдэг компани борлуулалтын орлого, А гэдэг компани одоо ашиг ч гэдэг юм уу те. А гэдэг компани ажиллагчдын тоо гэдэг үзүүлэлтийг бид нар хэлж нийтэд бол зарлагдаггүй. Одоо aggregated буюу одоо тэр нэгдсэн нийлбэр үзүүлэлтүүдийг бол одоо бид нар бол нийтэд ингэж тахаад байгаа. Энэ юу гэж хэлж байгаа нэхээр одоо жишээлх юм бол яг үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдний одоо орлого нь хэд юм те. За эсвэл одоо үйлчлэгээний салбарууд, худалдааны салбаруудын нийт орлого нь хэд юм гэж нийт байдлаар ингэж одоо хэлэхээс биш. За зөвхөн одоо энэ А гэдэг компани орлого нь одоо яг тэрбум байна шүү. За энэ компани орлого нь өнгөрсөн жил 500 сая байж байгаад энэ жил 2 дахин нэмэгдчихэ гэх юм бол тухайн нөгөө аж ахуй нэгжийн одоо бизнесийн үйл ажиллагаа нэр хүнд ингээ алдах ийм одоо сөргөөр даргатай байдаг учраас бид нар бол тухайн аж ахуй нэгжийн мэдээлэл бол одоо байгууллагын нууцын тухай хуулийн дагуу одоо нууцладаг. За мөн өрх эрхнийг өрч гэсэн тухайн
өргөхөд чиглэсэн яг тухайн иргэн чиглэсэн тийм мэдээллийг бол бид нар бол гаргахгүй. За нэгтгэсэн байдлаар одоо шилжих юм бол юу гэдгийг тэг настай 0-4 насны хүүхэд ч гэдэг юм уу те. За эсвэл одоо 15-аас 19 насны залуучууд гэх мэтчлэн одоо нэгтгэсэн иймэрхүү байдлаар бол мэдээллүүдээ бол ерөнхийдөө гаргаж тархаадаг байгаа. За тэгэхээр хэрэглэгчдэд ерөөсөө статистикийн байгууллагаас гарч суулж байгаа бүхэл мэдээллээ бол бүгдийн л яг 12-12 цагийн мэн дээрээ бол гарах боломжтой зүйлүүд бүгдийг гаргаж тавьж байгаа гэж ингэж ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө нөгөө олон жилийн давтамжтай энэ мэдээллүүд маань ингээд нөгөө маш олон төрлийн мэдээллүүд маань ингээд нэгдсэн юм бааз үүсдэг. Тэр бааз дотроос бол мэдээж одоо маш олон төрлийн үзүүлэлтүүд байгаа шээс бүх үзүүлэлт тусгаар нь ингээд мэдээж бүгдийг ингээд нэг үржлэн гаргаад бас нийт танилцуулах боломжгүй. Хамгийн одоо хүн одоо статистикийн мэдээлэл хэрэглэх боломжтой гэсэн үзүүлэлтүүдээ бид нар ингээд сонгоод тэр баазаасаа бол гаргаад үзүүлэлт болгож ялгаж байгаа шүү дээ. За тэгэхээр юу гэдгийг одоо хэдийгээр мэдээллийн цуглуулж байгаа ч гэсэн яг одоо тэр нийтэд дарахагдаагүй зарим нэг үзүүлэлтийг бол одоо зарим байгууллага иргэн яг тэр мэдээлэл гаргаж өгөөч гэсэн тодорхой хөшөлтүүд бол одоо тавьдаг. За тэрнийхэн дагуу бол яг нийтэд гарах боломжтой хэлбэр нь хууль заасан одоо тэр нийтэд зарах боломжтой хэлбэр нь бол бид нар ингэж гаргаж ингэж өгдөг байна. Одоо нөгөө статистикийн мэдээллийн анхан шатны нэгж гэдэг байгаа иргэн аж ахуйн нэгж байгуулах чинь хуулийн дагуу нөгөө мэдээлэлээ өгөх үүрэгтэй байдаг тий. Одоо чинь манай гэрт ингээд үрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа авж ийна гэд ирэхэд би болвол заавал хариулах ёстой. Тийм тэгэхээр статистикийн тухай хуульд бол статистикийн мэдээллийг чи ирэх үүргийг бол тодорхой зааж өгсөн байдаг. Тэгэхээр статистикийн тухай хууль статистикийн тухайд 9-ийн одоо 9-р зүйлийн 6-ад юу гэж заасан байдаг вэ гэхээр статистикийн одоо мэдээг тухайн одоо мэдээлэл өгж байгаа одоо аж ахуйн нэгж байгууллага нь бол өөрийн зардлаар энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг одоо статистикийн байгууллагад өөрийн зардлаар одоо хүргэх одоо ийм үүрэгтэй гэж ингэ заасан байна. Тэгээ ерөнхийдөө бүхэл одоо боломжтой гэсэн мэдээллүүд бол 12 эмэн дээр ингээ маш дэлгэрэнгүйгээр нээлттэйгээр нээлттэй гэдэг нь нөгөө нээлттэй өвдөл хэлбэрээр байршсан байгаа тий. Өөрийн одоо форматаар татан авах юм боломжтой ийм байдлаараа байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө статистикийн нөгөө төрөүрний халтгаанд өртсөн нөгөө шинээр одоо мэдээлэл нэмэхтэй шинэ салбарын өвдөл нэмэх ч юм уу ийм ажлууд ер нь ямар процессор явагдах уу? Одоо тухайн ямар нэгэн яам ч юм уу ийм мэдээлэл нэмья гэж санаачлаг гаргах уу? Эсвэл хэрэглэгч ингэж хүсэл тавихаар нь та одоо тэн дээр ажилддаг уу? Эсвэл та нар өөрсдөө одоо нэмж өвдөл нэмэх гэх мэтчлэн ер нь ямар хуу цаана нэм ажил явагддаг юм бол тийм тэгэхээр статистикийн үзүүлэлтүүдийг шинжлэх байжуулах сайжруулах энэ ажил бол яг дөрөвний таны хэлсэнчлэн яг энэ үешлүүдээр ер нь явагддаг. За жишээлх юм бол яг захиргааны одоо шинэ тухайн байгууллага өөрөө ийм үзүүлэлтүүдийг одоо манайх ер нь нэмэх одоо ийм шаардлагатай байгаа. Тэгэхээр манайх одоо энэ үзүүлэлтүүдийг одоо нэмэх шаардлагатай болсон гэх юм бол яг тэр тухайн үзүүлэлтийг тооцож байгаа одоо тэр маяг даргачлалын point бид нар яг тэр шинэ үзүүлэлтүүдийг ингээ батлаад ингэж явдаг байгаа. Одоо хамгийн ойрын одоо хамгийн сүүлд гарсан жишээ авах юм бол одоо жишээлх юм бол нэг цаг уурын сарын мэдэн дээр яаж юм тэгэхээр бас цаг уур одоо орчин шинжилгээний байгууллага энэ цаг уурын одоо судалгаа мэдээллийн хүрээлэнтэй хамтраад одоо ямар ажил хийгдсэн гэхээр одоо юу гэдэг нь те 40 градусаас одоо дээш халсан өдрийн тоо эсвэл одоо юу гэдэг нь зуныхаа цагт нэмэх 40 градусаас эсвэл өвлийнхөө цагт хасах 40 градусаас дээш одоо гарсан өдрүүдийн тоо ч гэдэг юм уу те. Гэх мэтлэн 30 градусаас дээш хүйтэрсэн зуны цагт нэмэх 30 градусаас одоо илүү халсан өдрүүдийн тоо ч гэдэг юм уу те. Гэх мэтлэн ийм үзүүлэлтүүдийг бол одоо манайх нэмж одоо тооцох одоо боломжтой байна гэх юм бол яг тэр үзүүлэлтүүдийг бол одоо бид нар аль биесээр батлаад нийтэд одоо ингээд тархааж байгаа. За нөгөө талаасаа хэрэглэгчид ямар өсөлтөө тавьдаг вэ гэхээр одоо танайхаа одоо нэг энэ судалгаан дээр ийм үзүүлэлтүүдийг одоо шилжих юм бол нэмээд өгчөөч. Ингээд явах юм бол энэ үзүүлэлтийг ач холбогдолтой болоод байна гэсэн янз бүрийн одоо мэдээ судалгааны төсөлтүүд ирдэг. Тэгэхээр бид бол тэднийг судалж үзээд за үнэхээр одоо энэ үзүүлэлтүүдийг нэмлэх гэхэд нөгөө мэдээлэл цуглуулахад одоо шинэ ямар хүндрэлүүд гарахаар байна, боломж болцоо байна уу те. Тэр үзүүлэлт гарах үнэхээр бодит шаардлага байна уугүй юу гэдгийг бол арга зүйн байнгын зөвлөлт, үндэсний статистикийн даргын зөвлөлт дээр ярилцаад тухайн одоо асуудал хариуцсан газрууд ажил хариуцсан статистикчнэрийн хоорондоо зөвлөлдөөд за шаардлагатай гэх юм бол
тэр үзүүлэлтүүдийг одоо тухайн асуулгад юм маягтад нэмж тусгаж оруулаад тэр үзүүлэлтүүдийг шинээр ингээд тусгаад явдаг байна. Тэгэхээр нөгөө шинэ үзүүлэлт тусгах нь нэмнэ гэдэг маань шинэ динамик шинээр үүсэж ийн гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл өмнөх оны үзүүлэлтүүд гэдэг юм өмнө харьцуулагдах үзүүлэлт байхгүй шинээр одоо ингээд үзүүлэлтүүд явж байгаа шүү дээ. За жишээлх юм бол одоо юу гэдэг нь өрийн статистикийн одоо үзүүлэлтүүдийг бол одоо сүүлд за би андуург бол 2019 оноос баха эхэлж гаргасан. Тэгэхээр өрийн статистикийн үзүүлэлтүүдийг тооц гаргачлалыг бол одоо шинээр батлуулаад одоо шинээр бол өрийн үзүүлэлтүүдийг бол одоо статистикийн сар улирлын одоо бүлэгтийн танилцуулгад бол оруулдаг болсон байх шээ тий. За энэ бол тэгэхээр нэг талаасаа нөгөө мэдээлэл гаргаж байгаа байгууллагын хүсэлтээр байж байгаа. За нөгөө талаасаа манай статистикийн байгууллагын хүсэлтээр ч гэх юм ингээд хоёр байгууллага хоорондоо ярилцаад за мөн одоо иргэдийн энэ хүсэлтийн санал санаачлан дээр тулгуурлаж ийн статистик үзүүлэлтүүдийг шинээр нэмэх, баяжуулах иймэрхүү ажлууд бол хийгдэж байгаа. Одоо ялангуяа нөгөө нэг SDG боёо одоо нэг доктортой хөгжлийн зорилго 2030-тай холбогдуулаад нөгөө шинэ үзүүлэлтүүдийг боловсруулах, шинэ үзүүлэлтүүдийн хүрээнд аргачлалыг одоо шинээр батлуулах ч гэдэг юм уу. Энэ ажлын хүрээнд бол маш олон нөгөө сэдв зорилго болгон дээр бол ажлын хэсгүүд бол байгуулагдсан. Тэр ажлын хэсгүүдийн хүрээнд ямар үзүүлэлтүүдийг яаж гаргах вэ? Ямар үзүүлэлтүүдийг шинээр бий болгох шаардлагатай байна? Ямар үзүүлэлтээр одоо аргачлал хэрэгтэй байна? Яаж хөлөх вэ? Гэх мэтчлэн одоо иймэрхүү ажлууд бол одоо хийгдээд явж байгаа л да. Тэгэхээр бол нэг үзүүлэлт ингээ гаргаад ингээд болцсон гэж ингэж ойлгохгүй статистикийн одоо мэдээлэл бол яг хэрэглэгчийн хүсэлт хэрэгцээ шаардлагад үндэслээд тухайн цаг үеэд байгаад бол байн ингэж ерөөдөө бол өөрчлөгдөж шинж сайжирч явах хэрэгтэй үзүүлэлтээр бол баяжиж явах хэрэгтэй. Гэхдээ яг нөгөө түрүүний миний хэлсэн динамик төр харьцуулагдах хөөц байдлаа бодох юм бол яг нэг өчигөө байн жил тутам бол мэдээж одоо шинжилгээд байна гэсэн үг биш. За одоо юу гэдэг нь 5 жилдээ нэг удаа шинжилэн ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бол одоо шинжилээд явах одоо юм ерөөдөө боломжтой байдаг. Сүүлд нөгөө оюуны өмчийн газрын статистик бүр ингэж нөгөө бүр оюуны өмчийн гэдэг юм салбарын одоо тэр статистик гардаг болсон нэг санагдав. Тэр нэг 3-4 жилийн өмнө нэлээд удаж байгаа. Тэгэхээр бас нөгөө шинэ салбарууд ч юм уу эсвэл нөгөө нэг одоо энэ технологийн дэвшил янз бүрийн зүйлстэй холбоотойгоор бас тийм шинэ статистикууд ер нь гарах тийм угаасаа шаардлага ер нь зах зээлийн бий болоод идэг баг л та тийм. Ер нь статистик мэдээллийг ямар зорилгоор түлхүү ашиглаж байна вэ танай хэрэглэгчид? За яг хоо статистикийн мэдээллийг бол одоо манайх бол ерөнхийдөө бол нэг хэрэглэгчтэй одоо яг нэг эрдэмтэн судлаачид за яг төрийн одоо нэг бодлого шийдвэр гаргах төвчний одоо хүмүүсийн хэрэглэгчид за тэгээд нөгөө оюутан сурагчид те за эсвэл одоо нөгөө зүгээр одоо энгийн хэрэглэгчид зүгээр одоо нэг аж ахуйн байгууллагын ажилтан одоо үйл ажиллагаа явуулах нэг борлуулалт үйл ажиллагаанд статистикийн мэдээллийг хэрэглэх жирийн иргэн гэх мэт ерөнхийдөө нэг 5 үндсэн одоо бүлэгт ингээд хуваагаад хэрэглэгчтэй бол ингээд төрөлжүүлээд тэгээ яг тэр 5 бүлэг бүрт нь одоо тохирсон одоо тэр мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх тэгээд өөрийнхөө одоо гаргаж байгаа мэдээллийг ажилуулгахтай ойлгомжтой тухайн бүлэгт тохирсон хэлбэрт нь одоо оруулж хүрэх энэ ажлыг одоо зохион байгуулж байгаа. За одоо ялангуяа энэ сүүлийн үеийн одоо мэдээлэлүүд бол инфографик одоо дижитал одоо видео контент одоо постэр гэх мэт ийм хүү хэлбэрээр бол нэлээд бол үндсэн одоо сарын танилцуулга аль биесний бүлэгтийн танилцуулгаас гадна ингэж гардаг болсныг одоо манай хэрэглэгчид бүгд мэдж байгаа. За тэгэхээр нөгөө тухайн үзүүлэлтүүдийг нөгөө инфографик хэлбэрээр ч гэдэг юм эсвэл постэр одоо ийм хэлбэрээр хагаад энгийн хэрэглэгчид илүү одоо ойлгомжтой хүний нүдэнд бол одоо илүү амархан одоо бүрдэх ч гэдэг юм те зөвөр нэг тоо тавихаас илүүтэйгээр энэ төгсгөл хэлбэрт оруулах юм бол хүнд одоо хүрэх нь бол илүү сайн байгаад байдаг. Тэгэхээр энэ бол арай илүү одоо энгийн хэрэглэгчд зориулсан гэсэн. За шийдвэр гаргах бодлого боловсруулагч төвшөнд бол одоо ямар мэдээлэл хэрэгтэй вэ гэхээр таны инфографик төрлийн мэдээлэл бол бодлого боловсруулагч одоо энэ төвшөнд бол энэ төрлийн мэдээлэл бол хэрэггүй. Яг одоо юу гэдгийг яг ажлын үедээ л одоо хөдөлмөрлөлт дотоодын дээгт яг хэдэн өссөн байна. За дотоодын дээгт хүний одоо өсөлтөд яг ямар салбарын үзүүлэлтүүд яг өсөлт нь яг голж нөлөөлсөн аль салбар дээр бууралдсан тийм. Яг манай Монгол улсын одоо яг дотоодын дээгт хүний өсөлтийг бүрдүүлж байгаа яг гол салбар нь яг юу вэ? Тэрнийх нь нарийчилсан, сэдвчилсан дэлгэрэнгүй танилцуулга л одоо тэр хүмүүст хэрэгтэй. Тэгэхээр бид нар
яг боловсруулах одоо шатны тэр хүмүүстэй бол инфографик гэхээс илүүтэйгээр яг одоо тэр наривчсан дэдгэрэнгүй судалгаа мэдээллийг бол одоо тусад нь одоо бэлтгэж өгч гэдэг юм те. Энэ чиглэлээр яг нэг 5 одоо бүлэг тусууд дээр зориулсан ийм мэдээллийг бол ингэж төрөлжүүлж гаргаж энэ чиглэл дээр бол одоо ингэж үйл ажиллагаа чиглүүлж ингэж ажиллаж байгаа. Яг одоо энгийн иргэдэд зориулсан яг ямар мэдээлэл хэрэгтэй вэ? Яаж одоо тэр иргэнд энэ мэдээллийг хүргүүл илүү ойлгомжтой байх үү гэдэг. Яг одоо түүний нэг таны ясны статистик мета мэдээллийн сан гэдэг энийг илүү ойлгомжтой болгох, тэрийг хэрэглэгчдэд хүргэх. За дундад цалин гэдэг үзүүлэлт чинь ингэж тооцох юм байна гэдэг юм те. За эсвэл ажил үйлдлийн төвшин, ажил эрхлэлийн төвшин яг ийм юмыг ингэж тооцдог юм байна. Ийм их өсөлттэй байна гэдэг юм хэрэглэгчдэд илүү ойлгуулах гэдэг юм. Яг энэ чиглэлээр нь илүү ажиллахаар л одоо ингэж үйл ажиллагаа төлөвлөд явж байгаа юм л да. За яг эрдэмтэн судлаачид одоо багш нар оюутан энэ хүмүүс бол яг статистикийн мэдээллийг бол ерөнхийдөө байнга хэрэглээд ойлголт тодорхойлт нөгөө мета мэдээллийн сангаад илүү одоо ойлгоцсон ийм хүмүүс гэсэн үг шүү дээ. Нэг багш нар энэ хүмүүс бол тэр хүмүүст бол яг гэхээр яг нөгөө таны түрүүн хэлсэн яг шинээр гарч байгаа ямар үзүүлэлтүүд юу байна, яаж энэ үзүүлэлтүүдээ сайжруулж баяжуулж болох уу гэдэг ч юм уу. Яг тэр одоо хэрэглээнд нь тохирсон өөр одоо ямар тэр хүнд одоо мэдээлэлээ илүү одоо хүртээмжтэй байдлаар өгөх ямар одоо боломж байна. Тэрийг бэрлэхийж тэр хүнд одоо зориулсан илүү хүртээмжтэй мэдээлэл өгөхөөр бид нар үйл ажиллагаанд бас ингээд төлөвлөгөө гаргаад ингээд ажиллаж байна л да. Тэгэхээр одоо нөгөө бид нар ингээд зөвхөн бүтээгдэхүүн ингээд салбар болгоны бүтээгдэхүүн гаргаад орхих биш, гаргасан бүтээгдэхүүний хүмүүс бас энэ байдал бол харьцангуй одоо нэг үе бодох юм бол харьцангуй бол нэлээд сайжирсан байгаа. 12 сегментийн манай сайтын хандж байгаа хүмүүсийн тоо хэрэглээж гисэн бас ер нь жил ирэх тусам бол нэмэгдэж байгаа. За тэгээд одоо сүүлийн үед хүмүүсийн асуудаг асуулт нь бол илүү нэг үзүү тухайн бүлэг үзүүлэлт гэхээс илүү яг тухайн наривчилсан үзүүлэлтүүдийг бас нэлээд ингээд лавлаж асуудаг болсон байгаа. Тэгэхээр энэ хэрээрээ бид нар ч гэсэн яг нэг үзүүлэлтүүдээ илүү наривчлах, тодорхой болгох, ойлгомжтой болгох, зардлах, детальчлах гэдэг юм яг иймэрхүү юм одоо заашгүй ингэж хэрэглэгчдийнхаа яг энэ хэрэгцсэн шаардлагад үндэслэж бас сайжруулах юм шаардлагасан тавьж байгаа юм л та. Тийм хэрэглэгчийн үүднээс харахад ч гэсэн ер нь статистикийн байгууллагын нөгөө илүү олон нийт рүү хандах тэгээд тэр нээлттэй байдал нь илүү сайжраад байгаа юм шиг санагддаг. Ялангуяа түрүү нөгөө дүрслэл гэдэг дээр инфографик гэх мэтчлийн зурган дүрслэл тэгээд нөгөө нэг тайлангууд ингээд өнгө төрөх ч гэсэн айгүй гоё болоод байгаа. Энэ ингээд илүү нээлттэй юм байгууллага болоод байгаа юм шиг тийм сэтгэл ер нь төрж байгаа. Тэгээд хоёлаа нөгөө статистик мэдээлэл нь ямар их усрээр авах боломжтой байна гэдэг талаас нь хэлээд өгчээ тий. Эмээс гаднаас зөндөө суугаад байгаа тий. Тийм тэгэхээр статистикийн мэдээллийг хэвлэмэл за мөн одоо ингээд захим хэлбэрүүдээр бол одоо статистикийн дээр тархааж байгаа. За тэгээд хэвлэмэл байдлаар бас хар болон одоо статистикийн хэлтийн танилцуулгыг одоо шийдвэр гаргах түвшний боловсруулагчид за тэгээд одоо бусад одоо элчин сайдын яамд гэдэг юм уу зайлшгүй одоо манай мэдээллийг бол одоо албаас хар болон хэрэгэлдэг. Энэ хүмүүстэй бол бид нар хэвлэмэл байдлаар бол одоо хөргүүлж тархааж байгаа. За мөн одоо захим хэлбэр үндэсний статистик арга гэсэн одоо Facebook одоо пэйж хуудас бол ажиллаж байна. За мөн одоо бид нар энэ аль болох нэг төвшнийхээ хэрэглэгчдийн хэрэгцээний шаардлага нийцсэн мэдээллийг түгээх гэдэг үүднээсээ статистик MGL гэсэн Twitter хуудас за мөн одоо статистик MGL гэсэн одоо LinkedIn гэдэг юм уу одоо YouTube сувг гэх мэт одоо шинэ төрлийн сувгуудыг хүртэл одоо ашиглаж ирнэ мэдээлэл тархаах нь бас зүйтэй юм байна. Одоо чиглэлийн хүрээнд төсөн үйл ажиллагааны төлөвлөлт ингээд явж байна. За тэгээд одоо 12 сегментээр дамжуулаад одоо гар утасны аппликейшн хэлбэрээр статистик мэдээллийг бол одоо гар утсан дээрээ суулгаад одоо аппликейшнийг бол ашиглах юм бүрэн боломжтой байгаа. За тэгээд манай байгууллагын одоо захим хуудас бол одоо мөн шинжлэж байгаа. Та бүхэн одоо харсан байх үндэсний статистик аргын одоо лого бол шинжлэгдэж болсон байгаа. Бид нар бол энэ онд одоо логогоо бол одоо шинжилж баталсан. За мөн одоо үндэсний статистикийн хорооны одоо системийн хэмжээнд бол брэнд букийг одоо нэвтрүүлсэн байгаа. За брэнд букийг одоо нэвтэрснээр бол статистикийн байгууллагаас гаргаж байгаа хэвлэмэл болон захим бүтээгдэхүүн бүгдээр одоо нэг стандарттай. За одоо нэг одоо тийм яг брэнд одоо өнгө буюу яг хэрэглэгчид одоо их ойлгомжтой одоо тийм
байдлаар одоо текст гэдэг юм уу зураглал нь бол яг одоо тийм нэгдсэн одоо тийм цогц байдлаар хэрэглэгчдэд одоо хүрэх зорилгоор тийм брэнд бүхий бол одоо нэвтрүүлсэн. Нөгөө хэвлэмэл бүтээгдэхүүн гэж ярьснаас нэрээ хэвлэмлэр ингэж гардаг ч гэсэн бүх ер нь бүтээгдэхүүнүүд нээлттэй байдаг болчихсон гэж анзаарэгдсэн. Одоо сая гарсан нөгөө нэг жилийн эмхтгэл гэхт чинь ингээд 12 дээр ингээд нээлттэй тавигдсан байгаа тий. Тэгэхээр хүн хүсэх юм бол хэвлэмлэр ингээд авах боломжтой. Тэгэхээр нөгөө нээлттэй байдал нь ингээд сайжраад байгаа нь айгүй их гоё таалагдчихж байгаа. Заавал нөгөө нэг худалдаж авахгүйгээр ч гэсэн ашиглах боломжтой болчихж байгаа. Болохоор бас нэг юм нэр нөгөө нэг мэйл хаягаа бүртгүүлждэг шүү дээ. Тэгээд тэгчээр нөгөө нэг шинэ гарсан судалгаанууд ингээд гоё ирээд идэг. Тэр бас айгүй амар санагддаг. Би тэрийг айгүй ашигладаг. Тэгэхээр статистикийн мэдээллийг авахыг одоо хүссэн хэрэглэгчд бол манай албан ёсны одоо захин хуудас руу ороод тэгээд өөрийнхөө бүртгэлийг хийлгээд тэгээд одоо манай байгууллагаас гарч байгаа бүхэл одоо бүтээгдэхүүнүүдийг бол яг одоо сар удирдлын одоо тэр ямар татамжтай гарч тэр хугацаанд нь шууд одоо өөрийнхөө тэр захим шуудан гаруулад аваад авах юм бүрэн боломжтой. Тийм боломжийг нээж өгсөн байгаа. Тэгээ одоо бол манай захим хуудсыг одоо шинжлэх ажил бол одоо явагдаж байгаа. Тэгэхээр захим хуудас маань одоо шинжлэхтэд удахгүй бол ерөнхийдөө бэлэн болох байх. Тэгэхээр тэр захим хуудасны ерөнхийдөө ерөнхий тэр өнгө төрх дизайн тэгээд мэдээлэл авах яг тэр байдал маань илүү бас хэрэглэгчдэд ойрхон илүү ойлгомжтой болох байх гэж одоо ингэж найдаж байна. Тэгвэл статистикийн хорооны шинэ вебсайттай бас зөмөр орж танилцаарай. 12 эмээн шинжлэгдээд явж байгаа. 12 эмээн шинжлэлийн талаар бас өмнөх дугаар дээр бид нэр ярилцсан байгаа. Подкастын өмнөх дугаараас сонсох боломжтой байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн төлөвлөсөн ярианууд маань ерөнхийдөө ингээд өндөрлөж байна. Тэгээд ер нь нөгөө ингэж нэгэн тийм салбарын одоо мэрэгчлэн энэ салбарын хүмүүсийг урьж байгаа учраас тухайн салбарын талаар жоохон нөгөө нэг ойлголтоо нэмэгдүүлэх эсвэл энэ салбарыг одоо сонирхож байгаа хүүхдүүд ч юм уу залуучууд ч юм уу бас сонсч иж магадгүй гэдэг үднээс нэг юм асуулт бид нар сүүлийн үед асуугаад байгаа хгүй. Тэр нь болохоор таны одоо ажлын дундаж нэг өдөр ер нь яаж өнгөрдөг вэ? Одоо статистикч хүн гэхээр ер нь яг юу хийдэм бол гэдэг талаас нь сонирхмоор байна. За их сонирхолтой асуулт байна. За тэгэхээр ер нь статистикийн байгууллагын ажлын ачаал бол яг бусад байгууллагатай харьцуулахад бол бас нэлээд өндөр байдаг. Ер нь их одоо ажлын ачаал бол ихтэй. Ер нь манай статистикийн одоо байгууллагад орсон хүн бол нэлээд тийм бас сууж сурах шаардлагатай одоо ийм хүмүүс байдаг. Тэгээ ер нь олон цагаар ер нь суудаг, шөнө оройч ер нь их сууж ажилладаг ийм хүмүүс байгаа. За мэдээж одоо өглөө одоо ажил дээр очил одоо албан цагтлын албаны одоо захим шуудангаа шалгана. За тэгээ одоо нэг 7 хоног сараар нэг ажиллах ажлын төлөвлөгөөнүүд бол гарцсан байдаг. 7 хоног өөр одоо ажлынхаа төлөвлөгөөг ингэж батлуулж гаргаж явдаг. За яг зөвхөн миний хувьд бол ажлын өдрүүд ер нь яаж өнгөрдөг вэ гэхээр ер нь бол би өөрөө бол сая нэг шинэ бүтэц хийгдэд бол өөр одоо чиг үүрэг одоо өөр одоо салбар гэх юм уу шинэ бүтцийн хүрээнд бол ажиллаж байгаа. За урд нь бол би нөгөө барилгын салбарын статистикийн мэдээллийг бол хариуцдаг байсан. Тэгэхээр барилгын салбарын мэдээллийг бол ер нь баг 10-аад жил ерөнхийдөө хариуцж гаргадаг байсан. Тэгэхээр тухайн одоо салбарынхаа мэдээллийг аж ахуйн нэгжүүдтэйгээ бол одоо холбогдно. Анх би одоо нөгөө Баянгол дүүргийн статистикийн хэлтсэд мэргэжлэр ажилладаг байсан. Тэгэхээр нөгөө дүүргийн статистикийн хэлтсэд мэргэжлэн бол яг гэхээр тухайн дүүргийнхаа нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн яг тэр төрлийн аж ахуйн нэгжүүдтэй холбогдох, мэдээг нь цуглуулах, за тэгээд заавар чиглэл өгөх одоо иймэрхүү ажлыг үйл хийн. Тэгэхээр тухайн аж ахуйн нэгжүүдтэй холбогдно, мэдээ тайлангаа заавараа танилцуулж өгнө. Тэгээ мэдээгээ одоо нөгөө захин хэлбэрээр авна. За зарим тохиолдолд шаардлагатай бол утсаар авна, имэйлээр авна. Гэх мэтчлэн одоо нөгөө олон төрлөөр одоо мэдээлэл ингээд цуглуулна. За тэгээд цаг үеийн одоо шаардлагатай сар удирдлагын бюллетень танилцуулга одоо бэлтгэж гарах хуваарьтай байх юм бол тэр бюллетень танилцуулга одоо салбар бүрээр нь одоо нэгтгэж ингэж гаргана. За тэгээд тооллого судалгааны үр дүн одоо тооллого судалгаа явагдаж байгаа нөхцөл бол тооллого судалгааныхаа одоо үр дүн
нэгтгэж гаргах, одоо тэн дээр нүгэл дээр нь суух, анализ хийх, одоо тайлан бичих гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар бол ингээд тасралтгүй одоо юм үйлчлэл явдаг. Тийм тэгэхээр бол илүү одоо тийм суух, одоо тийм үр дүн тайлан бичих, төлөвлөгөө гаргах, тэрийгэ боловсруулах, анализ хийх, шалгах, нөгөө мэдээлэл цуглуул одоо тайлан нэгтгэж байгаа бол нөгөө анхаа шатны нөгөө судалгаа хийсэн хүмүүстэйгээ холбогдох, одоо энэ үзүүлэлтүүд чинь яаж харсан, яаж цуглуулав, ямар шатанд авч ирсэн, хяналтаа хийх гэх мэт тиймэрхүү байдлаар л ерөнхийдөө ажлууд өнгөрдөг дөө. Тэгээд нөгөө статистикийн хорооны бас нэг гоё юм надаа одоо ингэ салбар болгоны хариуцсан мэрэгчлэн байдаг гэхээр одоо чинь таны хувьд ингэ барилгын салбар дээр ажиллаж байсан гэхээр та ингээд одоо анхын шатны мэдээлэл цуглуулахаас эхлээл боловсруулах, тайлан гаргах гэх ингээд тухайн салбартаа бүр ингэ мэрэгшээд тэгж ажиллах нь маш сонирхолтой байдаг баг. Тийм. Тэгээд нөгөө аж ахуйн нэгжээс миний хувьд бол яхаа анх аж ахуйн нэгжүүдээс мэдээлэл яаж цуглуулах вэ? Тэр шатанд одоо ямар хүндрэлүүд гардаг вэ? Яавал одоо энэ статистикийн мэдээллийг үнэн болтойгоор хэрэглэгчтэй нөгөө мэдээлж байгаа хүмүүстэй зардал багтаа гарч гэдэг юм уу те. Хөнгөн одоо юм шуурхай хялбар байдлаар яаж мэдээлэл авах боломжтой. Тэгээд яаж тухайн үзүүлэлтүүдийн аж ахуйн нэгж байгууллагынхаа тэр мэдээлэл өгж байгаанд яаж үнэн зөв ойлгох вэ? Зөв ойлголт яаж өгөх вэ? Яаж тэр байгууллагатайгаа одоо харилцан хамтарч ажиллах уу? Тэр байгууллагт хэрэгтэй одоо статистикийн мэдээлэл судалгаа юу вэ те? Хүссэн мэдээллийг өгөх. За тэгээд ингээд харилцан хамтран ажиллах юмар ингэж ажиллаа явуулдаг байсан. За тэгээд одоо нөгөө яг нөгөө нэгтгэл төвшөндөө нэгтгээд ирэнгүүт ч нөгөө 21 аймагийнхаа одоо яг энэ нөгөө бас энэ барилгын салбар хариуцсан хүмүүс гээд байж байна. Тэгэхээр тэр хүмүүстэй бас нөгөө нэгдсэн заавар чиглэлээ өгнө. Энтэй судалгаа гаргахдаа одоо ийм юм дээр анхаарах хэрэгтэй. Тэр хүмүүсээ бас сургана. Бүх мэдээ маань параметртай параметрын сургалтыг хийн. Үндсэн барилгын салбарын үзүүлэлтүүд юу тооцдог вэ? Тэр одоо үзүүлэлтүүдийн харгачлалын талаар ч гэдэг юм уу заавар зөвлөмж өгнө. Ийм үзүүлэлтүүдийг одоо шилжүүлж хамруулж ойлгоно ч гэдэг юм уу те. За барилга босралтын ажил гэж одоо орон сууцны барилга гэхэд ийм барилгуудыг оруулна. Орон сууцны бус барилга гэхэд одоо үйлдвэрийн, эмнэлгийн, сургуулийн одоо албан конторын, офисын юу байдгийг те. Энэ бүх барилгуудыг орон сууцны барилга гэдэгт оруулна. За инженерийн байгууламж гэхэд одоо авто зам, төмөр зам, холбооны байгууламж, одоо өөр эрчим хүчний гэдэг юм уу те. Зам одоо гүүрийн байгууламж эднийг одоо оруулсан. За их сурын ажил гэхэд одоо бүх төрлийн орон сууцны болон орон сууцны бус барилга инженерийн байгууламж хийж байгаа энэ их сурын ажлыг хамааруулж ойлгомж гэдэг юм ингээд. Энэ бүх үзүүлэлтүүдээ бол хүмүүстэй тайлбарлаж өгнө, зааж сургана, сургалт явуулна. Эргээд тэрнийхээ хүрээнд бол нөгөө мэдээ тайлангаа нэгтгэж авч боловсруулах шалгана гэдэг. Их мэтлэн юм тасралтгүй юм процесс явуулж байдаг. Тэгээ мэдээж одоо нөгөө албан агч чинь ингээд бүх одоо 21 аймаг 9 дүүрэг дээр нийт системийн хэмжээгээд бүгд доктортой байгаа даахгүй албан агчтай шилжих хөдөлгөөнд явна, ажилтан орж гарна, нөхөн томилогдсон ч гэх юм. Энэ болгонд нөгөө хүмүүсээ сургах, дадлагжуулах иймэрхүү процессыг ерөөсөө тасралтгүй явуулдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ салбар болгон дээр л энэ салбар явуулсан бүх статистикч нар бүх хүмүүстэй л энэ асуудлууд байдаг. Тэгэхээр энэ ажиллагаа бол ингээд алхам тутамлан байнга хийгдэл явж байна. Тэгээд тухайн нэг салбарынхаа статистикийн мэдээллийг яаж сайжруулах вэ? Олон улсын төвшөнд одоо гарч байгаа ямар үзүүлэлтүүд байна? Тэрийг яаж харьцуулж болох вэ? Шинэлэг юм юу байна гэдгийг бас хариуцсан салбарын хүрээнд судалгаа хийн. Тэгээд одоо шинэ аргачлал гарах юм бол тэр аргачлалтаа нийцүүлж одоо өөрийнхөө дотоод мөнгөж аргачлалаа сайжруулна ч гэх юм үү те. Гэх мэтчлэн иймэрхүү процессыг байнга явагддаг байна. Ер нь статистикийн салбарт ажиллах маш сонирхолтой юм шиг надад санагддаг. Би өөрөө статистикаар төгсөж исэн. Тэгээд статистикч мэргэжил бас айгүй гоё шүү гэдэг энэ талент нь бас хэлчихье. Бид нар бас нөгөө энэ подкастаараа дамжуулаад ер нь өвглийн сан хаана ямар өвглийн сан байгаад байна. Тэгээ өвглийн шинжилгээ боловсруулалт, өвглийн дүрслэл гэдэг ер нь өвгөлтэй холбоотой янз бүрийн сэдвээр өргөн үрээнд ярихаар төлөвлөөд тэгээд сүүлийн үед болохоор нөгөө салбарын өвглийн талаар жоохон дэлгэрүүлж яриулах сонирхолтой дугаарууд болж байгаа. Тэгээд тухайн салбарынтай холбоотой өвглийг нь хаанаас яаж авч авах вэ? Хаана ямар өвглийн сан бий болчиход байгаа гэдэг талаас нь тэгээд танаа бас нөгөө салбар хариуцсан мэргэжилтнүүдтэй бас илүү аргачлал гэдэг талаас нь бас юм ярилцах ийм сонирхолтой байгаа цаашдаа бас манай ер нь манай өвглийн манай Тунгахов подкасттай хамт байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд
өгдөлтэй холбоотой, судалгаатай холбоотой, за мөн статистиктэй холбоотой ийм олон төрлийн яриануудыг бас цаашдаа хийхээр төлөвлөд байгаа. Тэгээд өнөөдрийн дугаарт маань оролцсон танд маш их баярлалаа. Дараа бас тантай илүү нөгөө барилгын салбарын талаар бас яриулыг сонирхолтой байх гэж бодож байна. Та бол ингээд бүр дуржигнуулаад ингээд бүр ингээд бүх юма мэддэг болсон. Сая таны яриаг сонссон ч айгүй гой сонсогдож байна. Тэгээд өнөөдрийн дугаарт маань оролцсонд маш их баярлалаа. Бидний хүслийг хүлээн авч төчнөр оролцсонд маш их баярлалаа. Тийм, за баярлалаа. За тэгээ яг төгсгөлд нь би нэг сонирхуулаад бас нэг юм хэлчихье гэж бодож байна. Ер нь бол одоо нэг өгөгдөл гэж ярьсан дээр энэ төрийн их өгөгдлийг одоо ингээд сайжруулах, төрийн байгууллагуудын одоо уялдаа холбоог хангах, сайжруулах энэ ажлын хүрээнд бол одоо нэг төрийн байгууллагын тусдаа ингээд мэдээлэл сангууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ олон сангуудыг нэгтгэх, энэ сангуудыг одоо нэг одоо цонхоор одоо тэр байгууллагууд мэдээллийг авах, энэ сангуудыг хооронд нэгтгэж уялдуулах, тэгээ бодлого шийдвэр гаргах энэ одоо ажил бол хийгдэж байгаа. Тэгэхээр төрийн их өгөгдлийг одоо ашиглах, сайжруулах энэ одоо ажлын хэсгүүд байгуулагдаад төр засгийн бодлого бодлуулах төвшний одоо энэ хүмүүс бол одоо энэ дэр ажлын хэсэг байгуулж ажиллаж байгаа. За манай үндэсний статистикийн орон дээр одоо ямар ажлууд хийгдэж байна гэхээр ер нь төрийн их өгөгдлийг одоо сайжруулахад одоо ер нь ямар байгууллагын мэдээллүүдийг яаж ашиглах уу? Ерөнхийдөө нэг туршилтын ажлууд бол одоо хийж байна. Манай дээр одоо хүн ам өрхийн мэдээллийн сан, аж ахуйн нэгжүүдийн бизнес регистрийн сан гэдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан гэдэг сангууд байгаа. За одоо тэрийг туршилтын журмаар гэдэг нийгмийн даалтын ерөнхий газрын одоо тэр түрүүний яшин дундад цалингийн мэдээллийн сан ч гэдэг юм уу те. За эсвэл одоо нэг эрүүл мэндийн байгууллагын одоо тэр төрөлт насваралт өөр одоо юу гэдэг тэр мэдээллийн сангууд улсын бүрдэлийн ерөнхий газарт байгаа хуулийн этгээдийн мэдээллийн сан гэх мэтлэн одоо сүүлийн үед маш их ярьж байгаа нэг баримт буюу одоо энэ маш одоо энэ өгөгдлийн маш том бааз байна шүү дээ. Энэ сангуудыг ер нь яаж одоо уялдуулж ер нь хооронд нь уялдуулж ашиглаж болох уу? Яаж төрийн бодлогод одоо энийг төрийн бодлого шийдвэрт хэрэгтэй байдлаар энэ сангуудыг холбож ямар одоо хэрэгцээтэй мэдээллийг одоо нийт дараа одоо юу гэдэг те хамгийн сүүлийн байдлаар яаж одоо эндээс гаргаж авч болох уу гэдэг энэ ажлууд бол ингээ хийгдэж байгаа. Тэгэхээр бэлтгэл ажлууд бол одоо сая өнгөрсөн жил бол ажлын хэсэг байгуулагдаад 2021-с 2025 он хүртэл одоо энэ төрийн хөгжлийн одоо мэдээллийг бэлтгэж сайжруулах ажилтнуудаа чадварчуулах тийм програм одоо энэ техник хангамжийн нөхцөлийг сайжруулах энэ ажлууд бол одоо ингээд хийгдээд үе шаттай одоо ингээд явна. Тэгэхээр энэ одоо төрийн хөгжил ингээд төрийн мэдээллийн сангууд бол одоо ингээд хоорондоо холбогдоод сайжраад ингээд уялаад явах юм бол бид нар бол яг нэг цонхоор бүх мэдээллийн сан руу ингээд хандаад ч гэдэг юм яг нэг суугаар ингээд бүх мэдээллийг авчих юм бүрэн боломж бол бүрдэн. Яг одоогийн байгаа төрийн байгууллагуудын ерөнхий нөхцөл байдал гэх юм бол төрийн байгууллага тусвар дээр ийм сантай. Тэгээд тэр сангууд манайг хоорондоо нэг уялдаа холбоо нь бол жоо хангалттай биш. Тэгээд ингээд тус тусдаа сангууд байгаа учраас энэ сангуудыг нэгтгэх одоо зэгцлэх одоо тэр сангуудыг одоо уялдуулах ийм ажил бол маш том ажил байгаа. Хэрвээ энэ ажил одоо ингээд чигдрээд одоо ингээд явчих юм бол хэрэглэгч талдаач нэг боловсруулагч талдаач гэсэн маш их ашиг болтол одоо ийм ажил бол ингээ байгаа юм аа. Тэгэхээр энэ ийм өгөгдөлтэй холбогдуулаад энэ том өгөгдлийн одоо энэ том ажил ингээ явж байгаа шүү гэдгийг бас одоо нэг үзэж байгаа, сонсож байгаа энэ хүмүүстэй бас хэлж чад буруудах болоо гэж бодож байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Бидний бас дараагийн дугаараас энэ төрийн их өгөгдөл рүү бас хандаж магадгүй. Одоо нөгөө технологийн дэвшилтэй холбоотой ингээд бидний өгөгдөл чинь ингээд бүртгэгдээд хадгалагдах юм боломжтой болсон. Тэгээд гэхдээ бид нэр одоо баримтын мэдээлэл гэдэг юм уу эсвэл нөгөө автобусны картын мэдээлэл гэдэг юм уу ерөөсөө тийм сайн ашиглаж одоо бодлого шийдвэрийг сайжруулахад ашиглах тийм нөгөө хэрэглэн жоохон бага байгаа. Тэгэхээр энэ талаар ийм ажлууд хийгдэж байгааг сонсоод бол маш таатай байна. За тэгээд танд маш их баярлалаа. Өнөөдрийн бидний подкастын зочноор үндэсний статистикийн хорооны бодлого хамтын ажиллагааны газрын ахлах статистикч Баасан хүрэлцэн ирж оролцлоо. Тэгээ өнөөдрийн дугаар маань маш сонирхолтой болж өнгөрлөө. Энэхүү дугаар маань дараагийн одоо статистикийн хорооны салбарын өгөгдлийн талаар ярилцах дугааруудын одоо эхлэл ийм оршил ийм дугаар боллоо. Тэгээ та бүхэн маш хэрэгцээтэй мэдээллүүдийг өгсөн бахаа гэж бодож байна. 12 сайтын тухай тэн дээр байгаа сонирхолтой бидний бас мэддгүү цаана байдаг өгөгдлүүдийн тухай тэдгээр өгөгдлүүдийг яаж одоо
тархаадаг талаар, боловсруулдаг талаар ингээд ерөнхий ойлголт өглөө. Тэгэхээр энэ нь бол цаашид статистикийн мэдээллийг хэрэглэхэд нөгөө хэрэглэгчийн хувьд ийм тодорхой хэмжээний боловсрол олгосон ийм ярилцлага болсон байхаа гэж найдаж байна. Тэгээд бүх сонсогчдоо баярлалаа. Ингээд дараагийн Тунгаахай подкастаар иргэн уулзцаая.